Бусдын тухай бодохоо ойлгох хэрэгтэй. Эцэг эхийнхээ тухай, хамтрагчийнхаа тухай, эсвэл салсан хин нэгнийг, тэр байтугай хүүхдүүдийнхээ тухай, мөн найз нөхдийнхөө тухай, чамайг гомдоосон хин нэгнийг, мөн чамд сэтгэл төрүүлэхийг хичээж байгаа хин нэгнийг, ер нь хэний ч тухай битгий бод. Эхэндээ энэ магадгүй хүндий хүйтэн, хачин эвгөө сонсогдож магадгүй. Яагад гэвэл бидэнд бусдад анхаарал тавих гэдэг нь тэдний тухай байнга бодохыг хэлнэ гэж заасан байдаг. Хайр гэдэг нь хин нэгнийг бодолтой байлгахыг хэлнэ. Сэтгэлийн холбоо гэдэг нь нөгөө хүндээ байнга анхаарал хандуулахыг шаарддаг гэж бидэнд ойлгуулсан байдаг. Гэхдээ Юнг чамд өөр зүйл хэлэх байсан. Тэр хэлэхдээ чи хин нэгний тухай хит их бодож эхлэх үед, тэр хүн чиний оюун ухаанд хит их зай эзлэх үед, чи үнэндээ тэдэнтэй холбогдож байгаа юм биш юм. Чи өөр зүйл хийж байна. Чи өөрийн мэдрэмжээ бусдад тохож байна гэсэн үг юм. Чи яг үнэндээ өөрийгөө алдаж байгаа. Чи өөрийнхөө хүчийг тэдэнд өгж байгаа гэсэн үг. Тэгвэл яг одоо Юнг гэдэг сэтгэл судлаач юуг танд ойлгуулахыг хүсэж байгааг би танд тайлбарлаж өгье. Учир нь та үүнийг л ойлгочвол олон жилийн турш таныг зовоож ирсэн тэрхүү бодлын хэм маягаас өөрийгөө чөлөөлж чадах юм аа. Ямар нэг зүйлийг дахин давтан бодох, шийдвэрлэж чадаагүй, хизээж зогсоож чадахгүйгээр боддог тэр бодлын эргэлтүүд бодит амьдрал дээр гэхээсээ илүү зөвхөн таны толгой дотор төсөөлөгдсөн тэрхүү харилцааны хэм маяг гэх мэт юм. Та хин нэгний тухай хэтэрхий их бодоход юу болдог талаар эхлээд үздэхэй. Та хин нэгний тухай хэтэрхий их бодох үед, эсвэл тэр хүн таны тухай юу гэж бодож байгааг байнга бодох үед, хоорондоо болж өнгөрсөн харилцан ярианыхаа тухай, мөн ирээдүйд юу болох талаар төсөөлөх үед, тэр хүмүүс яг яагаад тийм зүйл хийснийг ойлгох гэж дахин хичээж оролдох үед, хэрвээ та дээрх зүйлийг байнга хийдэг бол Юнгийн хэлснээр та жинхэнэ харилцаанд байгаа юм биш. Та зүгээр л өөрийнхөө мэдрэмжийг заас олж харж байгаа зүйл төдий гэж тайлбарлажээ. Үүнийг англиар projection гэж нэрлэдэг бөгөөд энэ нь өөрийнхөө мэдрэмжийг, өөрийнхөө сэтгэл зүйг бусад хүннээс олж харах, эсвэл бусад тохохыг хэлдэг байна. Та өөрийнхөө мэдрэмжийг, өөрийнхөө хүслийг, өөрийнхөө айдсыг, өөрийн муу шин чанаруудаа, өөрийнхөө туршлагыг нөгөө хүндээсээ олж харах, эсвэл нөгөө хүндээ байгаа гэж итгэх. Гэвч яг үндэ тэр бүх зүйл нь хүнийх биш. Таны өөрийнх чинь байдаг байх нэ. Жишээ нь та ууртай байвал нөгөө хүнийг харахтаа энэ ууртай байна гэж хардаг. Жишээ нь та хүнд атаархаж байвал нөгөө хүнийг харахтаа энэ надад атаархаж байна гэж боддог. Тэгээ та айцтай байвал энэ миний айц юм байна. Би айгаад байгаа юм байна гэж өөрийгөө олж харж мэддэггүй, чаддаггүй. Энэ хүн айгаад байгаа юм байна гэж өөрийнхөө мэдрэмжийг бусад хүнээс толдон харахыг projection гэж нэрлэдэг байх нэ. Та орой унтахаар хэвтэхдээ бусад хүний тухай бодно. Зин тантай харилцсан харилцааг, мөн тантай яагаад тэгж харилцсныг та ойлгох гэж хичээж бодох үедээ яагаад тийм үйлдэл хийх болсныг, дараагийн удаа тэр тэгэх бах та, энэ ингэх бах та гэж ирээдүйд болох зүйлийг таамаглах гэж оролдох үед та яг үндэ тэднийг биш, өөрийнхөө бусдад тусгасан мэдрэмжийн тусгалыг бодож байдаг байх нэ. Тэд яг хэн бэ? Тэд яг юу хүсдэг вэ? Тэд таны тухай юу гэж бодож байгаа вэ? Тэд яг ямар чадвартай хүмүүс байдаг вэ? Гэх зэрэг нь таны өөрийн толгойд дүрслэгдсэн, таны өөрийн зохиосон хувилбар юм аа. Хэрвээ та тэдний тухай ингэж боддог бол энэ бодол чинь таныг илэрхийлж байгаа. Тэднийг биш юм. Карл Юнг зөвхөн үүнийг л биднийг маш сайн ойлгоосой гэж хүсжээ. Таны толгойд дүрслэгдсэн тэр хүн үнэхээр жинхэнэ тэр хүн бол биш юм аа. Таны толгойд бүрлдсэн тэдгээр хүмүүс бол чухам таны өөрийн бодол, өөрийн мэдрэмж, өөрийн зохиосон зүйл байдаг байх нь. Та тэдний тухай хэрэг бодно. Тэр хэмжээгээр таны энэхүү итгэл үнэмшил илүү батчин бэхжинэ. Тэгснээр та бодит амьдралаас тэр хэмжээгээр холдноо гэсэн үг. Карл Юнг чухам үүнийг л хүмүүст ойлгуулах гэж хэдэн 10 жилийг зарцуулжээ. Бид хүмүүсийн тухай бодохдоо тэр бодит хүмүүстэй холбогдож байгаа юм биш. Зөвхөн тэдгээр хүмүүс тусгасан өөрийнхөө мэдрэмжтэй холбогдож байгаа гэсэн үг. Тэдгээр хүмүүсийн тухай төсөөлөл, тэдгээр хүмүүсийн түүх, тэдгээр хүмүүсийн үг болон үйлдэл гээд бүгдээрээ нөгөө хүн гэхээс илүү бидний өөрсдийн сэтгэл зүйн тусгалыг харуулж байгаа. Хэрвээ та хэн нэгний тухай тасралтгүй бодоод байвал өөрөөсөө асуух хэрэгтэй байх нэ. Тэр хүмүүс тусгасан өөрийнхөө ямар сэтгэл зүгийг олж харж байна вэ?
Тэдгээр хүмүүсээс олж харж байгаа тэр айдас, хүсэл, зориг миний яг хаанаас гарч ирж байна вэ? Яагаад гарч ирж байгаа юм бол энэ хүний тухай тасралтгүй бодож байгаа миний тэр бодол миний өөрийн ямар шин чанарыг гаргаж ирж байгаа вэ? Бусдад зарцуулж байгаа тэр их энерги яг үнэндээ миний өөрийн амьдралдаа тэрхүү энергийг зарцуулж чадаагүй хоосон орон зай байдаг юм. Энэ нь бусдыг ялахын тулд, бусдыг хянахын тулд, ойлгохын тулд, бусдын үйлдэлийг таамаглахын тулд гэх мэт гадагшаа чиглэгдсэн сэтгэл зүйн энергийн урсгал юм. Гэтэ энэхүү энергийн урсгалыг та өөр лүгээ авчрах ёстой. Бусад хүмүүс зарцуулсан тэрхүү энергийн урсгалыг та өөр лүгээ татан авчирснаар бусдад анхаарлаа хандуулдаггүй тэр нэг өөрийнхөө хувилбарыг та танин мэдэн шинээр нээх боломжтой. Энэ нь ялангуяа бусдыг үргэлж боддог, тасралтгүй бодлоо хянаж чаддаггүй хүмүүст илүү хэрэгтэй байх болно. Гэхдээ бусдын тухай үргэлж боддог хүмүүс муу учраас ингэж боддог гэсэн үг биш юм аа. Бидний тэгж хүмүүжүүлсэн байдаг бахна. Гэр бүлийн болон ээж аавын аюултай харилцаанд өрсөн хүүхдүүд өөрийн мэдэлгүй бусдын сэтгэл хөдлөл, бусдын зан араншин уг үйлдэлийг хяндаг болж өсдөг байх нь. Хэрвээ эргэн тойрны өөрийнх нь хайртай хүмүүс, өөрийнх нь эцэг эх, асран хамгаалагчийн зан аш үргэлж хувьсан өөрчлөгддөг, жижигхэн зүйлдер ууралдаг, жижигхэн зүйлдер баярладаг, жижигхэн зүйлдер загнадаг. Тэдний зан аш хизээ аюултай болоод хизээ аюулгүй байхыг та тааварлаж чадахгүй. Хэрвээ та ийм орчинд өссөн бол мөн хэрвээ та эргэн тойрныхан хүмүүс, дүүнрийгээ тэр байтугай аав ээж асар хамгаалагчийн сэтгэл зүйг ойлгож тэдний сэтгэл зүйн хэрэгцээний дагуу уг үйлдэл хийж өссөн бол хэрвээ та эргэн тойрны хүмүүст яг юу хэрэгтэйг төрүүлж олж мэдээд тэрийг өгөх гэж хичээдэг тийм орчинд өссөн бол энэ бүгд таны хичээл чармаалт, таны буруугаас болсон зүйл биш юм. Энэ таны бага наснд бүрэлдсэн өөрийгөө аюулгүй байлгаж амьд үлдээхийг хүссэн таны стратеги юм. Магадгүй та өөрийгөө зодуулахгүй төлөө, загнуулахгүй төлөө, ичгэвтер байдалд орохгүй төлөө хичээсэн таны өөрийн амьд үлдэх ямар нэг хэцүү нөхцөл байдал асуудлыг даван гарах таны стратеги байх нэ. Энэ нь таныг аюулгүй байх, хайрыг хүртэх, дотн харилцаа болон хайрыг үлдээх хорийн ганц арга байсан байж болоо. Ийм хүмүүс өөрийн сэтгэл зүйн энергийг үргэлж гаднаас хайдаг. Өөрийнхөө дотроос эсвэл дотгошоогоо чиглэлтэй болгож чадахгүй. Учир нь дотгошоогоо өндөх буюу өөрийгөө бодох нь аюултай, хүлээн зөвшөөрөгдөггүй, хайрлагдаагүй байсан учраас юм аа. Гэвч та одоо насанд хүрсэн. Тэрхүү стратеги танд одоо үйлчлэгээ байсан байна. Энэ нь таныг харин ч эсэргээрээ зовоож шаналхан нэг хоосолж байгаа шалтгааны нэг юм аа. Энэ стратеги нь таныг өөрийгөө алж авах, өөрийгөө танин мэдхэд саад хийдэг хамгийн том саад дотгор юм. Энэ нь таныг өөр дээрээ буцан ирж өөрийгөө анхаарахад саад болдог гадагшаага чиглэсэн хамгийн том аюул юм. Юнг үүнийг participation mistake, нууцлаг оролцоо гэж нэрлэх байсан. Энэ нь та өөр хүнтэй сэтгэл зүйн хувьд хэд автсан тул өөрийгөө хаана дуусаж тэр хүн хаанаас эхэлж байгааг ялгаж чадахгүй байгаа төлөв юм. Та тэдэн дээр хэд төвлөрсөн тул өөрийн хэл хязгаарыг алдсан. Та өөрийгөө тусдаа бодгоол гэж мэдрэх мэдрэмжээ гээсэн. Хэн нэгэнтэй ийм төлөвт орж тэдний тухай байнга бодох үедээ та үнэндээ тэдэнтэй бодит харилцаанд ороогүй байна. Та тэдэнтэй орооцолдсон байна. Энэ бол эрүүл холбоо биш юм. Энэ бол өөрийгөө гээх явдал. Бодит харилцаа нь ялгарлыг шаарддаг гэж юунг хэлэх байсан. Энэ нь таныг нөгөө хүнээс тусдаа хэн бэ гэдгийг мэдхийг шаарддаг. Тэд юу гэж бодох, яаж мэдрэх, эсвэл таныг хүлээн зөвшөөрөх эсхээс хамааралгүйгээр өөрийн гэсэн дотоод амьдралтай, өөрийн гэсэн төвтэй, өөрийн гэсэн бие мэдрэмжтэй байхыг шаардна. Гэвч хэрэв та тэдний тухай байнга бодож байгаа бол тэрхүү ялгарсан бие хүнийг хөгжөөлж чаддгүй байна. Хэрэв таны оюун санаа нь бүх эрчим хүч тэдэн рүү чиглэж, тэднийг ойлгох, тааварлах, харилцаагаа зохицуулах гэж хичээж байгаа бол та тэр эрчим хүчийг эргүүлэн татах ёстой. Та тэдний тухай тэгж их бодохоо ойлгох ёстой байх нэ. Энэ нь та тэдэнд санаа тавихаа болсон гэсэн үг биш. Харин хэн нэгэнд санаа тавих нь заавал донтолтын бодол шаарддаггүй учраас тэр юм. Үнэн дээр донтолтын бодол нь бодит халамжинд саад болдог. Бодит халамж нь та нөгөө хүний ямар нэгэн тусгалгүйгээр буюу өөрийнхөө мэдрэмжийг тэр хүнээс
олж харж байгаа хуурамч төсөөлөлгүйгээр байж чадах үед л бий болдог байна. Тэднийг байгаагаас нь өөрөөр байлгах гэж хичээхгүйгээр тэдэнтэй хамт байж чадах үед бий болно. Өөрийгөө тэдний дунд гээйлгүйгээр хайрлаж чадах үед бий болдог. Гэхдээ ийм төрлийн харилцаа нь зөвхөн та өөрийн мэдрэмжийг бусдаас олж харж тэдний тухай хийсвэр төсөөлөлтэй байхаа болсон цагт л хэрэгждэг байх нь. Одооноос эхлээд бүгдөө энэхүү өөрийн мэдрэмжийг бусдаас олж харах, тэдний тухай хийсвэр сэтгэлгээгээр бодох энэ үйл явцыг тусгал гэж нэрлэе. Өөрийн эдгээр тусгалыг бусдаас татан авч эргүүлэн авсан тохиолдолд л та бусад хүмүүстэй жинхнээсээ харилцаа үүсгэж чадна. Та тэднийг өөрийн оюун санааны ертөнцийн төв байхаа болиулж анхаарлаа өөртөө эргүүлэн чиглүүлсэн тэр үед л энэ бүхэн боломжтой юм. Энэ нь зүүн савингийн эсрэг мэт санагдаж болохыг би мэднэ. Хэрв та хэн нэгний тухай бодгоо болчихвол тэдэнтэй тогтоосон холбоогоо алдчих юм шиг л санагддаг. Оюун санааны байнгын анхаарал халамж харилцааг үргэлж хадгалж байдаг юм шиг санагддаг. Гэвч Карл Юнг үүнийг эсрэгээр нь хийвэл үнэн болно гэж хэлэх байсан. Та хэн нэгний тухай их бодох тусам тэднийг боддоор нь бага олж хардаг. Тэдний талаарх таны оюун санааны бүтэц улам нарийн болох тусам тэднийг яг хэн бэ гэдгийг мэдхээс улам илүү холдоно. Та тэдэн дээр их тусгал хийх тусам тэдэнтэй биш, харин өөрийнхөө сэтгэл зүйтэй харилцаж байгаа хэрэг. Тиймээс өнөөш нь амархаар хэвтэхдээ бусдын тухай бага бодох нь таны харилцааг боддоор сайжруулж магадгүй гэдгийг нэг бодоод үзээрэй. Тэрхүү донтолтын бодлыг эргүүлэн татах нь бодит холбоо тогтоох орон зайг бий болгож магадгүй юм. Учир нь та хэн нэгний тухай байнга бодгоо болж тэднийг зохицуулах эсвэл тааварлах гэж хичээхэ болох үед ямар нэг зүйл өөрчлөгддөг. Та илүү байгаагаараа яг одоо цагтаа төвлөрдөг байх нь тэдний тухай бодолдоо төөрхөөсөө илүүтэй тэдэнтэй хамт байх үедээ тэднийг боддоор харах боломжтой болно. Мөн та өөртөө илүү ойрхон болдог. Гадагшаа чиглэж байсан бүх эрчим хүч эргэж ирснээр гэнэт та өөрийн дотоод амьдрал, өөрийн мэдрэмж, хэрэгцээ, өөрийн амьдралын аялалдаа анхаарал хандуулах боломжтой болно. Энэ бол Карл Юнгийн хэлээд байсан хувь хүн болон төлөвшөх буюу individuation үйл явц юм. Энэ нь өөрийгөө олох, өөрийн төвийг хөгжүүлэх, гадаад ертөнцид бусдын хийж, бодож, мэдэрч байгаа зүйлд байнга хариу үйлдэл үзүүлэхээс илүүтэй дотроосоо гадагш чиглэж амьдарч сурах үйл явц юм. Энэ үйл явц нь таныг бусдад оюун санааныхаа эрчим хүч, энергийг бусдад өгөхөө болохыг шаарддаг. Энэ нь бусдыг ойлгож мэдхээс илүүтэй өөрийгөө сонирхохыг шаарддаг. Би нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Энэ нь таны хүйтэн хүндий, хайхрамжгүй эсвэл бусдад санаа тавихаа бойл гэсэн үг биш юм. Энэ нь та хүмүүсийг хайрлахаа бойл эсвэл харилцаагаа тасал гэсэн үг биш. Энэ нь та өөрөөр харилцаж сурна гэсэн үг. Та бусдаа нэгдэж уусалгүйгээр хамт байж сурна. Тэднийг өөрийн сэтгэл зүйн төв болгохгүйгээр тэдэнд санаа тавьж сурна. Өөрийн тусдаа бие хүний мэдрэмжийг хадгалангаа тэднийг хайрлаж сурна. Сонирхолтой нь энэ нь таныг бодит дотн харилцаанд илүү чадварлаг болгодог. Учир нь бодит дотн харилцаа гэдэг нь бие биедээ уусах эсвэл нөгөө хүнийхээ дотор өөрийгөө гүйх явдал биш юм. Энэ бол хоёр бүхэл бүтэн хүн уулзах явдал юм. Хоёр өөр бие хүн энэ явцад өөрийгөө гээйлгүйгээр хамт байхыг сонгох явдал юм аа. Гэвч бидний ихэнх нь үүнийг яаж хийхийг хизээж сураагүй. Хайр гэдэг нь нөгөө хүн дээрээ байнга анхаарлаа төвлөрүүлэх явдал гэж бидэнд зааж сургасан байдаг. Халамжлах гэдэг нь тэдний тухай үргэлж бодох явдал гэж сурсан. Холбоотой байна гэдэг нь тэднийг амьдралынхаа хамгийн чухал зүйл болгох явдал гэж заасан байдаг. Бага байхдаа доктортой хайрыг мэдрээгүй зарим хүмүүсийн хувьд бусдын тухай бодох нь харилцааг хянах гэсэн орлого болдог. Хэрэв би тэдний тухай хангалттай бодвол, тэднийг тайлж мэдвэл, тэдэнд юу хэрэгтэй байгааг тааварлаж чадвал, магадгүй тэд үлдэх байх, магадгүй тэд намайг хайрлах байх, магадгүй би аюулгүй болох байх гэж боддог. Гэвч Юнг аюулгүй байдал гэдэг нь оюун санааны байнгын анхаарлаар бусдыг хянахаас ирдэггүй гэж хэлэх байсан. Аюулгүй байдал нь таны харилцаанд юу ч тохиолдсон байв.
Түүнийг даван туулж чадах тийм хүчтэй бие хүний мэдрэмжийг хөгжүүлснээс ирдэг. Хэн нэгэн явсан ч, таныг гомдоосон ч, эсвэл таны хүссэн зүйлийг өгөхгүй байсан ч та зүгээр байж чадхаас ирдэг. Та бусад хүмүүсийн тухай бодолдоо бүх хүч чадлаа өгч байхдаа тийм төрлийн дотоод аюулгүй байдлыг хөгжүүлж чадахгүй. Та анхаарлаа өөртөө эргүүлэн авчрах ёстой. Та тэдний тухай боддог шигээ өөрийнхөө тухай бодож сурах ёстой. Яг одоо надад юу хэрэгтэй байна вэ? Би яг юу мэдэрч байна вэ? Би юу хүсэж байна? Энэ өчид миний хувьд юу үнэн байна вэ? Эдгээр л чухал асуултууд юм. Эдгээр асуултууд таныг өөрийгөө таньж мэдэхэд туслана. Эдгээр асуултууд таны дотоод төвийг бүрдүүлнэ. Гэвч хэрэв та үргэлж өөр хэн нэгний тухай бодож байгаа бол эдгээр асуултад хизээж хүрэхгүй. Та үргэлж гадагшаага чиглэсэн байна гэсэн үг. Үргэлж өөр хэн нэгнийг уншихыг хичээдэг. Үргэлж бусдын таны талаарх сэтгэлдлийг ойлгох гэж хичээж байна. Энэ бол эцэж туйлдмаар зүйл юм аа. Энэ бол эрч хүчийг барж байгаа хэрэг. Энэ бол таныг өөрийн амьдралдаа боддоор амьдрахад саад болж буй амьдралын хэв маяг. Тиймээс өнөө шин өөрийгөө амраахын хажуугаар нэг зүйлийг дадлаг хийгээсэй гэж би уриалж байна. Таны оюун санаа өөр хэн нэгэн рүү хандах үед түүнийг зүгээр л ажиглаж сур. Тэдний тухай бодож, тэднийг гайхаж, тааварлахыг хичээж эхлэх үедээ түүнийгээ анзаар. Анзарахдаа өөрийгөө битгий шүү. Битгий хатуу ханд. Зүгээр л зөөлнөр би дахиад л тэний тухай бодоод эхэллээ гэж хэл. Тэгээд анхаарлаа өөртөө, амьсгалдаа, бие махбоддоо яг энэ мөч рүү эргүүлэн авчир. Энэ бол дадлага юм. Энэ нэг удаа хийгээд л болчихдог зүйл биш. Энэ нь анзаарах, эргүүлэн чиглүүлэх, дахин анзаарах, дахин эргүүлэн чиглүүлэх замаар олон удаа хийх зүйл юм аа. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ дадлага таны өөрийн оюун санаатайгаа ярилцах харилцаа болж өөрчлөгдөнө. Та бусдын тухай бодоход хичнээн их эрчим хүч зарцуулж ирснийг анзаарч эхэлнэ. Та өөрийнхөө хэв маягийг хамгийн их боддог тодорхой хүмүүсээ, донтолтын бодлыг өдөөдөг нөхцөл байдлуудыг, бусад хүмүүс таны тухай юу гэж боддог талаар өөртөө ярьдаг түүхүүдээ анзаарч эхэлнэ. Үүнийг илүү тодорхой харах тусам та түүнд хянуулах нь багасна. Танд сонголт бий болно. Та оюун санааны эргүүлэг давтахын оронд анхаарлаа өөр тийш нь чиглүүлэхийг сонгож чадна. Карл Юнг үүнийг ухамсар, consciousness гэж нэрлэдэг бөгөөд өөрийн хэв маягийг ухамсарлаж, тэдгээрийг зүгээр нэг ухамсаргүйгээр даган амьдрахаа болохыг хэлнэ. Түүний үзэж байгаагаар ухамсар бол эрхчлөөний эхлэл юм. Таныг удирдах байсан нь тэр хэв маягаас чөлөөлөгдөх эрхчлөө. Таныг туйлдуулж байсан донтолтын бодлуудаас чөлөөлөгдөх эрхчлөө. Өөрийгөө таньж мэдэхэд саад болж байсан бусдад хандсан байнгын чиг баримжаанаас чөлөөлөгдөх эрхчлөө. Энэ эрхчлөө ганцхан шөнийн дотор ирэхгүй. Гэхдээ энэ нь Юнгийн ойлгосон зүйлийг ойлгохоос эхэлнэ. Хэн нэгний тухай хэд их бодох нь хайр биш. Энэ нь холбоо биш. Энэ нь миний өмнө тайлбарсанчлан өөрийн мэдрэмжийг бусдаас харах тусгал юм. Энэ бол өөрийгөө гээх явдал. Энэ бол хүч чадлаа бусдад өгч буй хэрэг. Та өөрөөр сонгож чадна. Та тэдний тухай бага, өөрийнхөө тухай илүү өхийг бодохыг сонгож чадна. Та тусгалуудаа эргүүлэн татахыг сонгож болно. Та өөрийн төвдөө эргэж ирэхийг сонгож болно. Энэ бол таны нэн тэргуунд хийх ёстой ажил бөгөөд энэ нь илүү үн цэнтэй байдаг юм. Учир нь энэ ажлын цаана илүү байгаагаараа, илүү одоо цаг дээр төвлөрсөн, илүү ойр суурьтай, бодит харилцаанд илүү чадвартай таны хувилбар оршиж байдаг. Учир нь тэр үед та өөрийгөө гээхээ болдог. Өнөө шин зүгээр л анзаарахаас эхлэе. Бусдын тухай хичнээн их бодож байгаагаа анзаар. Тэр бодлуудын чанарыг анзаар. Хэн нэгний тухай донтолтын бодолд автах үед бие махбодод тань ямар мэдрэмж төрж байгааг анзааръя. Тэгээд өөртөө эргэж ирэх дадлага хий. Амьсгалдаа яг одоо байгаа энэ мөч рүүгээ эргэж ирье. Та өнөө шин юу гэж шийдэх албагүй. Та хэнийг ч тайлж мэдэх албагүй. Та зүгээр л өөртөөгөө хамт энд байх хэрэгтэй. Энэ л хангалттай. Энэ бол эхлэл юм. Энэ эхлэлээс бүх зүйл өөрчлөгдөж болно. Одоо өөрийгөө амраа. Оюун санаагаа тайвшруул. Хэрв өөр хэн нэгний тухай бодол төрвөл түүнийгээ анзаар. Тэгээд зөөлнөөр, ээлдгээр анхаарлаа өөрийн мэдрэмж рүүгээ эргүүлэн авчир. Та энд байна.
Та амьсгалж байна. Та амьд байна. Яг одоо энэ л чухал. Тэд юу гэж бодох? Тэд юу хийж байгаа? Тэд юу гэх гэсэн нь чухал биш. Зөвхөн та, зөвхөн энд, яг одоо. Энэ мөчид таны өөрийн ухамсарт, өөртөөгөө хамт байгаа энэ мөчид таны хүч чадал оршиж байна. Карл Юнг үнийг ойлгосон бөгөөд одоо таач бас ойлгож эхэллээ. Зүгээр л амар, зүгээр л амьсгал. Одоохондоо зүгээр л өөртөөгөө хамт бай. Босод бүх зүйл хүлээж болно. Бид яагаад бусдын тухай хит их боддог талаар Карл Юнгийн ойлгосон өөр нэг зүйл бий. Энэ нь ихэвчлэн нөгөө хүнтэйгээ огт хамаагүй байдгийг тэр ойлгосон. Энэ нь бид өөрсдийнхөө доторх юунаас зайлсхийж байгаа тухай юм. Таны оюун санаа өөр хэн нэгний тухай бодлоор дүүрэн байх үед та тэднийг байнга шинжилж, тэдний төлөө санаа зовж, эсвэл болсон явдлыг толгойдоо байнга бодож байх үед тэр бодлоодыг та өөр нэг зүйлээс зайлсхийхэд ашиглаж байгаа хэрэг. Таны дотор анхаарал шаардаж буй. Гэвч нүүр тулахад хэтэрхий духгүй байгаа. Тэр зүйлээс зайлсхийж байна. Магадгүй энэ нь таны ганцаардал байж болох юм. Магадгүй таны айдас, магадгүй таны уй гашуу, уур хилэн, эсвэл ичхүүр. Магадгүй энэ нь та хэн бэ? Амьдралаас юу хүсэж байгаа вэ гэсэн асуулт байж болох юм. Магадгүй бусдын тухай бодлоор оюун санаагаа дүүргэхий болчихвол мэдрэгдэх тэр хоосон орон зай байж болох юм. Юнгийн хэлснээр бусдын тухай донтолтын бодолтой байх нь ихэвчлэн хамгаалалтын механизм, дефенс механизм болдог байна. Энэ нь өөрийн дотоод ажил руугаа орохгүй байх сатаарал юм. Чин та тэдэнд анхаарал хандуулж байгаа цагт өөртөө анхаарал хандуулах шаардлагагүй болно. Тэднийг тайлах гэж хичээж байгаа цагт өөрийгөө тайлах шаардлагагүй болно гэсэн үг. Үүнийг өөрийгөө шүүмжлэлгүйгээр инэрэнгүй сэтгэлээр ойлгох нь чухал. Та сул дорой эсвэл мунхагтаа үүнийг хийж байгаа биш. Та бага байхдаа өөртөө анхаарал хандуулах нь аюулгүй биш. Эсвэл үнэлэгддэггүй. Эсвэл өвдөлт авчирдаг гэж сурсан учраас үүнийг хийж байгаа хэрэг. Магадгүй та хэрэгцээгээ илэрхийлэхэд таныг үл тоомсорлон эсвэл шийтгсэн байж магадгүй. Мэдрэмжээ харуулхад таныг хэтэрхий мэдрэмтгий байна гэж хэлсэн байх. Магадгүй та өөрийгөө батлахыг хичээхэд таныг хувиа хичээгч мэдрүүлсэн байх. Иймээс та бусдад анхаарлаа хандуулж сурсан. Та тэднийг ойлгож, зохицуулж, тэдэнд тааруулж байж л өөрийгөө хэрэгтэй хүн гэж мэдэрч сурсан. Одоо та насанд хүрсэн хүн болсон ч тэр анхны нөхцөл байдал айл эрт өнгөрсөн ч гэлээ энэ хэв маяг хэвээрээ байна. Таны оюун санаа автоматар бусад руу чиглэдэг. Та тэдэнд юу хэрэгтэй вэ? Тэд юу гэж бодож байна вэ? Тэд юу хүсэж байна вэ гэдгийг автоматар боддог атлаа. Яг тийм хэмжээний анхаарлыг өөртөө хизээж хандуулдаггүй. Юнг үүнийг өөрөөсөө тасрах splitting off from the self гэж хэлэх байсан. Түүний ойлголтоор self буюу би өөрөө гэдэг нь таны жинхэнэ мөн чанар. Таны бодит оршихуй. Танд юу хэрэгтэй, юу хүсэж, юу мэдэрч байгааг мэддэг тэр хэсэг юм. Гэвч та үргэлж бусдад анхаарал хандуулах үедээ өөрийн жинхэнэ мөн чанартайгаа холбоо тасардаг байна. Та дотроосоо гадагш биш, гаднаасаа дотгошоо чиглэж амьдрдаа. Гаднаасаа дотгошоо амьдрах нь та үргэлж хариу үйлдэл үзүүлэгч реактив байна гэсэн үг. Та бусдын хийж, хэлж, бодож байгаа зүйлд өөрийн сэтгэл хөдлөлийнхөө хариу үйлдэлийг үзүүлж байна гэсэн үг. Та тэдэнд тулгуурлан өөрийгөө үргэлж засаж байна. Таны сэтгэл санаа тэдний сэтгэл санаанаас хамаардаг. Таны амар амгалан тэдний зөвшөөрлөөс хамаардаг. Таны үнц нь тэд танд яаж хандаж байгаагаас хамаардаг. Энэ бол маш тогтворгүй амьдралын хэв маяг. Учир нь та бусад хүмүүсийг хянаж чадахгүй. Та тэдний тухай байнга бодож болно. Та тэднийг төгс ойлгохыг хичээж болно. Та тэдний алхам бүрийг таамаглахыг оролдож болно. Гэсэн ч тэд хийх ёстой зүйлээ л хийнэ. Тэд хэн байхаа л байна. Харин та хизээж таны мэдэл байгаагүй зүйлийг зохицуулах гэж хичээсээр хоцрох болно. Хэрв та зогсвол юу болох байсныг бодож үзэхийг Карл Юнг танаас хүсэх байсан. Хэрв та тэднийг тайлах гэж хичээхээ болвол тэдний юу хэлэх гэсэн, юу бодож байгаа, эсвэл дараа нь юу хийхийг нь донтож бодохоо болвол цаана нь юу үлдэх вэ? Олон хүний хувьд хариулт нь маш тухгүй санагддаг.
Та таны зайлсхийж байсан өөрийн тань селф буюу зугтаж байсан мэдрэмжүүд тань, асуухаас айж байсан асуултууд тань үлддэг. Бусдын тухай бодлоор халхавчилж байсан хоосон орон зай, уян гашуу, уур хилэн эсвэл ганцаардал тань үлддэг байна. Энэ бол маш хэцүү зүйл. Ийм л учраас энэ хэм маяг тийм хүчтэй байдаг юм. Учир нь өөртөөгөө нүүр тулах, бусдын тухай донтолтын бодлоор сатааралгүйгээр өөрийн дотоод бодит байдалтайгаа тулгарх нь маш их зориг шаарддаг. Энэ нь таныг өөрийнхөө тухгүй байдалтай хамт байхыг шаарддаг. Таны зайлсхийж байсан тэр зүйлийг мэдрэхийг шаардна. Гэвч Карл Юнг үнийг л жинхэнэ эрх чөлөөнд хүрэх цорын ганц зам гэж үзэж байсан. Та бусад хүмүүсийн тухай бодолтой хүч чадлаа өгсөөр байвал эрх чөлөөтэй байж чадахгүй. Та зөвхөн өөртөө эргэж харахыг хүссэн үедээ л эрх чөлөөтэй болно. Өөртөөгөө хамт байж, өөрийн дотор яг юу байгаатай нүүр тулах үед. Тэнд байгаа зүйл таны бодож байгаа шиг тийм аимшигтай биш. Тэнд байгаа зүйл бол зүгээр л та. Таны мэдрэмжүүд, хэрэгцээ, хүсэл мөрөөдөл, айдас, хүн чанар гээд таны нуух, зохицуулах, эсвэл дарах гэж сурсан тэр бүх хэсгүүд. Та бусдын тухай тэгж их бодгоо болж, өөртөө анхаарал хандуулж эхлэх үедээ та яг хэн бэ гэдгээ олж мэдэж эхэлнэ. Хэн байх ёстой гэж бодож байснаа биш. Бусад таныг хэн байлгахыг хүсснийг биш. Харин тэрхүү бүх хүлээлт, дүр эсгэлд бусдад таалагдах гэсэн оролдлогоодын доорх жинхэнэ өөрийгөө олж мэднэ. Энэ бол Юнгийн хэлээд байсан хувь хүн болон төлөвшөх индивидуэйшн юм. Нийтлэг хүлээлтээс, гэр бүлээсээ танд наасан төсөөлөл, тусгалуудаас ялгарч өөрийгөө олох үйл явц. Бусдын тухай бодолтой тал тийш татагдахын оронд өөрийнхөө төвөөс амьдарч сурах үйл явц. Мөн энэ үйл явц нь анхаарлаа гадагшин түрээслэхээ зогсоож, бусдыг өөрөөсөө илүү сонирхолтой эсвэл чухал болгохоо болохыг шаардна. Өөрийн сониучсан, халамж, оюун санааны эрчим хүчээ дотоод амьдралдаа эргүүлэн авчрахыг шаарддаг. Би нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Энэ нь таныг өөртөө хит автсан эсвэл нарциссист эмгэгтэй бол гэсэн үг биш юм аа. Бусдад санаа тавихаа боль эсвэл тэдний тухай огт битгий бод гэсэн үг биш. Энэ нь тэнцвэрийг олох тухай юм. Та бусдад өгдөг шигээ өөртөө тийм хэмжээний анхаарал хандуулнаа л гэсэн үг. Тэдний хэрэгцээг боддог шигээ өөрийнхөө хэрэгцээг бодно гэсэн үг. Та өөрийгөө донтолтын бодлын эргүүлэгт орохоос өмнө барьж авч сурна. Заримдаа та тэр замаар бүр орохчгүй болно. Учир нь танд сонголт байгаа гэдгийг илүү сайн ухамсарладаг болсон байна. Карл Юнг бас тэрхүү донтолтын бодол таны төлөө юу хийх гээд байгааг ойлгох нь тустай гэж хэлэх байсан. Энэ нь ямар хэрэгцээг хангаж байгаа вэ? Энэ нь ямар зорилготой байгаа вэ? Зарим хүмүүсийн хувьд бусдын тухай бодох нь сэтгэлийн холбоотой байгаагаа мэдрэх арга юм. Хэрв та тэднийг тайлж мэдэж, тааварлаж, төгс ойлгож чадвал магадгүй та үр дүнг нь хянаж чадах юм шиг санагдана. Бусад хүмүүсийн хувьд хэн нэгний тухай бодох нь уй гашуугаас зайлсхийх арга болдог. Тэдний тухай бодож, тэдэнтэй ярилцаж байна гэж төсөөлж, тэдний талаар найдвар тээж байгаа цагт та харилцаа дууссан эсвэл тэд таны хэрэгцээг хангаж чадахгүй байгаа гэсэн бодит байдалтай нүүр тулах шаардлагагүй болно. Тэрхүү донтолтын бодол таны төлөө юу ч хийж байсан хамаагүй. Түүний цаана магадгүй хууль ёсны бодит хэрэгцээ байгаа. Сэтгэлийн холбоо тогтоох, хяналттай байх, тайтгарал, эсвэл найдварын хэрэгцээ байж болно. Тэр хэрэгцээ анхаарал шаардаж байгаа. Гэвч өөр хүний тухай донтож бодох нь тэр хэрэгцээг бодитоор хангаж чадахгүй. Энэ нь зүгээр л хэрэгцээгээ хангаж байгаа мэт гуурамж мэдрэмжийг л төрүүлдэг. Бодит холбоо нь хүмүүс байхгүй байхад тэдний тухай бодхоос биш. Харин тэдэнтэй хамт байх үед байгаагаараа өөрөөрөө байхаас ирдэг. Бодит хяналт нь бусдыг оюун санааны анхаарлаар хянах гэж оролдохоос биш. Харин өөрийн хариу үйлдэл болон сонголтоо зохицуулж сурахаас ирдэг. Бодит тайтгарл нь оюун санаагаа өөр хэн нэгнээр дүүрэхээс биш. Харин өөртөө инэрэнгүй хандхаас ирдэг. Тиймээс дадлагын нэг хэсэг нь бусдын тухай бодож, донтох, замаар хэрэгцээгээ хангах гэж оролдохын оронд өөрийн хэрэгцээгээ шууд хангаж сурах явдал юм. Хэрв та ганцаардаж байвал гараад хүмүүстэй уулз. Хэрвээ холбоо
Тогтоох шаардлагатай бол хэн нэгэнтэй хамт өөрийнхөөрөө байгаагаараа л бай. Хэрв тайтгарал хэрэгтэй бол өөрийгөө тайтгаруул. Хэрв хяналт хэрэгтэй бол өөрийнхөө мэдэл байгаа зүйл дээр буюу тэднийх биш, өөрийнхөө бодол, үйлдэл дээр төвлөр. Энэ бол маш хэцүү ажил. Энэ нь хэн нэгний тухай байнга бодох замаар бий болгосон тэрхий хосон төсөөлөл дотор амьдрахын оронд бодит байдалтайгаа нүүр тулахыг шаарддаг. Энэ нь бусдын тухай оюун санааны эргүүлгээр дамжуулан мэдрэмжээсээ зогтохын оронд мэдрэмжээ мэдрэхийг шаарддаг. Гэвч Карл Юнг ийм төрлийн шударга зан бодит байдалтай шууд харьцах явдал нь сэтгэл зүйг ангааж өсгөхөд тусалдаг гэж итгэдэг. Та хий хоосон төсөөлөл дотор эдгэрч чадахгүй. Та өөрөөсөө зугтаж байхдаа өсөж чадахгүй. Та бодиттой байж, байгаагаараа байж, яг юу байгаатайгаа нүүр тулахыг хүсэх ёстой. Та бусдын тухай тэгж их бодгоо болж, өөртөө эргэж харах үед тэнд байгаа зүйл бол ихэвчлэн олон зүйлийн холимог байдаг. Зарим нь үдсгэлэнтэй, зарим нь өвдөлттэй, зарим нь ойлгомжгүй, зарим нь тодорхой. Гэвч энэ бүхэн таны л мэдрэмж. Энэ бүхэн боддоор оршиж байгаа. Энэ бүхэн таны анхаарлыг хүртэх эрхтэй. Таны баяр баясгалан анхаарал шаардаж байна. Таны уй гашуу анхаарал шаардаж байна. Таны уур хилэн анхаарал шаардаж байна. Таны хүсэл тэмүүлэл анхаарал шаардаж байна. Тэдний зөвшөөрөл, тэдний баталгаа эсвэл тэдний ойлголт биш. Харин таних. Та өөрийгөө харах ёстой цорын ганц хүн юм. Та өөрийнхөө туршлага, мэдрэмжийг батлах ёстой цорын ганц хүн юм. Та өөрийн амьдралдаа өөрийнхөө байгаагаараа байх ёстой цорын ганц хүн юм. Та оюун санааны бүх эрчим хүчийг өөр хүнд өгч байхдаа үүнийг хийж чадахгүй. Та түүнийг эргүүлэн авчрах ёстой. Анхаарлаа эргүүлэн олж авах хэрэгтэй. Та өөрийгөө сонгох ёстой. Карл Юнг өөртөөгөө тогтоосон харилцааг хамгийн чухал харилцаа гэж ярихдаа үүнийг л хэлсэн юм. Энэ нь та хувиа хичээсэн, эсвэл тусгаарлагдсан, хинтэй ч ярилцахгүй байх тухай гэсэн үг биш ээ. Харин хэрв та өөртөөгөө харилцаагүй бол, өөрийгөө мэдэхгүй бол, өөртөө байгаагаараа байхыг зөвшөөрч чадаагүй бол, та өөр хэн нэгэнтэй боддоор хамт байж чадахгүй. Та зүгээр л тэдэнд тусгасан өөрийнхөө тусгалыг л олж харах болно. Та зүгээр л тэдний тухай байнга бодно. Та яагаад ийм их туйлдаж, хоосон мэдрэмж мэдрээд байгаагаа гайхангаа хүч чадлаа бусдад өгсөөр л байх болно. Тиймээс өнөө шин үргэлжлүүлэн амарч байхдаа өөртөөгөө хамт байх дадлага хийгээрэй. Таны оюун санаа өөр хэн нэгэн рүү очихыг хүсэх үед түүнийгээ анзаарч зөөлнөр, инэрэнгүйгээр өөртөө мөн амьсгалдаа, бие махбоддоо яг одоо юу мэдэрч байгаадаа эргүүлэн авчир. Эхэндээ энэ нь маш тохгүй байна. Зүгээрээ та юу мэдэрч байгаагаа мэдэхгүй байвал бас л зүгээр. Өөртөөгөө хамт байх нь гуниг, ганцаардал эсвэл айцыг авчирвал тэр нь ч бас зүгээр. Тэр мэдрэмжүүд байж болно. Тэд бол хүн байхын нэг л хэсэг бөгөөд тэдэнд таны зүхталт биш, харин инрэл хайр, анхаарал хэрэгтэй. Дадлага бол зүгээр л энд байх. Өөртөө байгаагаараа байх. Тэдний тухай бодгоо болж өөрийгөө мэдэрч эхлэх явдал юм. Өөрийн амьд байгаагаа, өөрийн оршихуйгаа, өөрийн үн цэнээ мэдрэх явдал. Энэ нь тэд юу гэж бодох, эсвэл юу хийхээс хамаарахгүй. Та бол үн цэнтэй хүн. Та бусдыг хэр сайн ойлгож байгаагаасаа болж биш. Тэдний тухай хэр их бодож байгаагаасаа болж биш. Харин та оршиж байгаа учраас л үн цэнтэй юм. Учир нь та өөрийн анхаарал, халамжийг хүртэх эрхтэй хүн юм. Өнөө шин үүнийг сэтгэлдээ шингээ. Үүнд итгэж эхэл. Та өөрийн анхаарлыг хүртэхийн тулд ямар нэг зүйл хийж гавьяа байгуулах албагүй, мөн шаардлагагүй. Та өөрийн халамжийг хүртэхийн тулд төгс байх ч албагүй. Та зүгээр л өөртөөгөө хамт энд байхыг хүсэхэд л хангалттай. Энэ л хангалттай. Үнэн дээр энэ л бүх зүйл юм шүү. Зүгээр л амар. Зүгээр л амьсгал. Хэсэг хугацаанд зүгээр л өөртөөгөө хамт бай. Бусдын тухай бодлоод хүлээж болно. Өнөө шин та өөртөөгөө хамт байна. Та байх ёстой газраа яг энэ үчиг байна. Карл Юнгийн ойлгосон өөр нэг зүйлийг хэлье. Тэрээр өөр төрлийн бодлууд байдаг бөгөөд тэдгээр нь бүгд ижил биш гэдгийг ойлгожээ. Зарим бодлууд үр өгөөчтэй, productive байдаг, бол зарим нь сүйтгэгч, destructive байдаг. Бидний бусад хүмүүсийн тухай боддог ихэнх бодлууд тэрхүү сүйтгэгч төрөлд хамаардаг.
Үр өгөөжтэй бодол гэдэг нь та асуудлыг шийдэж, төлөвлөгөө гаргаж, шинэ зүйлийг ойлгож, эсвэл туршлагаа боловсруулж байгаа үеийг хэлнэ. Энэ нь эхлэл, өрнөл, төгсгөлтэй байдаг. Энэ нь ямар нэг үр дүнд хүргэдэг. Ямар нэг зүйлийг шийдвэрлэдэг. Та түүний тухай бодож, учрыг нь олж, тэгээд цаашаа үргэлжлүүлэн амьдрна. Гэвч бусдын тухай донтолтын бодол тийм биш байдаг байна. Энэ шийдэгддэггүй. Хаашаач хүргдэггүй. Зүгээр л эргэлдээд л байдаг. Та ижил зүйлээ дахин боддог. Ижил яриагаа дахин толгой дотроо боловсруулдаг. Ижил зүйлийг дахин бодож гайхдаг. Тэгээд дахиад энэ бүхнийгээ хийдэг. Карл Юнг үнийг ruminating буюу бодолдоо гацах, бодлын гацаа гэж нэрлэжээ. Гэхдээ энэ нь илүү сөрөг утгаараа юм аа. Ерөнхийдөө сөрөг бодолдоо гацах гэсэн үг. Ингэж бодолдоо гацах нь үнэндээ бодож байгаа хэрэг биш гэдгийг тэр ойлгосон. Таны оюун санаа хэрэгтэй болохоор биш. Харин үүнд тассан болохоор л тэр хэм маяг руу дахин унаад байгаа хэрэг. Бусдын тухай ингэж эргцүүлэн бодох нь бараг үргэлж түгшүүр буюу anxiety-гаас үүдэлтэй байдаг. Тэд таны тухай юу гэж бодож байгаа бол гэхээс та түгшиж, айж сандарч байна. Тэд таныг үгүйсэх болов гэхээс айж байна. Та тэднийг буруу ойлгох, эсвэл тэд таныг буруу ойлгохгүй гэхээс айж байна. Тэднийг алдчих үедээ, эсвэл тэдэнд хангалттай биш байх үедээ гэхээс та түгшиж байна. Тиймээс таны оюун санаа тэрхүү түгшүүрийг бодох замаар шийдвэрлэх гэж оролддог. Хэрэг би хангалттай бодвол, бүх өнцгөөс нь шинжилвэл яг юу болсон, юу гэсэн утгатайг олж мэдвэл би дээрдэх болно. Тэгвэл би юу хийхээ мэднэ. Тэгвэл би аюулгүй болно. Гэвч энэ нь тэгж ажилдаггүй байна. Учир нь түгшүүр үнэндээ тэдний тухай биш юм. Түгшүүр бол таны өөрийн тухай. Таны өөрийн тогтворгүй байдал. Үгүйсгэхдгээс айх айдас. Өөрийн үн цэндээ эргэлзэж буй байдал юм. Та үүнийг өөр хүний тухай бодох замаар хизээж шийдэж чадахгүй. Та үүнийг зөвхөн өөрийн түгшүүртэйгээ шууд ажиллаж, бусад юу гэж бодох, хийхээс хамааралгүй хүчтэй бие хүний мэдрэмжийг бий болгосноор л шийдэж чаднаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Шалтгаан нь бид харилцаандаа түгшиж эхэлбэл шийдэл нь заавал нөгөө хүнээс хамаарах ёстой гэж итгээд сурчсан байгаад юм. Бидэнд тэдний тайвшруулалт хэрэгтэй болдог. Бид юу хэлэх гээд байгаагаа тодорхой болгохыг бид шаарддаг. Тэднийг халамжилдаг гэдгээ батлахыг, эсвэл зан төлөвөө өөрчлөхийг бид хүсдэг. Гэвч Карл Юнг хэлэхдээ энэ бүгдийг тэднээс нэхэж байгаа нь өөрөө асуудлын нэг хэсэг юм гэжээ. Энэ нь та өөрийн дотоод сэтгэлийн төлөв байдлаа тэдний эрх мэдэлд өгч байна гэсэн үг юм. Тэд зөв зүйл хэлэх эсвэл хийхээс нааш та зүгээр байж чадахгүй болж байна гэсэн үг. Энэ бол боломжгүй нөхцөл байдал бөгөөд учир нь та тэднийг хянаж чадахгүй. Та зөвхөн өөрийгөө л хянаж чадна. Тиймээс хийх ёстой ажил маань тэдний тухай илүү их бодох биш. Харин бусдаас байнга тайвшруулалт нэххээргүй, тодорхойгүй байдлыг төвчиж чадах үйс мөн албадал бодлоор дамжуулж түгшүүрээ үлдэн хөөх гэж оролдолгүйгээр тэрхүү мэдрэмжтэйгээ хамт байж чадах дотоод аюулгүй байдлыг хөгжүүлэх явдал юм. Дотоод аюулгүй байдлыг хөгжүүлэх нь та хизээ дэмий зүйл эргцүүлэн бодоод хизээ үнэхээр үр бүтээлтэй сэтгэж байгаагаа ялгаж танихаас эхэлнэ. Бусдын тухай бодож буй бодлынхон чанарыг анзаарч эхэл. Эдгээр бодлоод хаа нэгтээ хүрч байна уу? Шинэ зүйлийг ойлгоход тусалж байна уу? Ямар нэгэн шийдвэр эсвэл үйлдэлд хөтөлж байгаа юу? Эсвэл та зүгээр л хэдэн өдөр, хэдэн 7 хоног, магадгүй хэдэн сарын турш нэг л тойрогтой эргэлдээд байна уу? Хэрв сүүлийнх нь бол, хэрв та дэмий зүйл эргцүүлж байгаагаа анзаарсан бол хийж чадах хамгийн тустай зүйл бол зогсох явдал юм. Бодлоо хүчээр хөөж гаргах биш. Харин анхаарлаа зөөлнөр өөр зүйл, жишээ нь амьсгалдаа, бие мах боддоо, одоо цагтаа өөрийн үнэхээр хянаж чадах зүйл рүүгээ чиглүүлэх хэрэгтэй. Карл Юнг хүний сэтгэл зүйд байгалийн мэрэгэн ухаан байдаг гэж итгэдэг байв. Хэрв та дэмий эргцүүллээ тэжээхэй болж албадмал бодлуудтайгаа зууралтхаа зогсоовол яваандаа тэд хүчээ алддаг. Тэд намдаж атгалтаа сулалдаг байна. Шууд биш ч гэлээ цаг хугацааны эрхээр. Харин та тэдэнтэй зууралцсаар байвал нөгөө хүний тухай бодол бүрийнхээ араас хөөцөлцөөр байвал та энэ хэв маягийг улам баттгаж байна гэсэн үг.
Та оюун санаагаа бид ийм л зүйл хийдэг гэж дасгалжуулж байна. Бид тэдний тухай боддог. Тэдний төлөө санаа зовдог. Тэднийг ойлгох гэж оролддог. Ингэснээр энэ хэв маяг улам хүчрхэгжинэ. Энэ хэв маягийг идэхэд сахилга бат хэрэгтэй. Хатуу чанга биш. Харин зөөлөн бөгөөд тууштайгаар анхаарлаа дахин чиглүүлэх явдал юм. Өөрийгөө дэмий зүйл эргцүүлж байгааг барих бүрдээ. Анхаарлаа өөртөө одоо цагта яг таны өмнө байгаа бодит зүйл буцаан авчрах хэрэгтэй. Юнгийн ойлгосон нэг чухал зүйл бий. Та бусдын тухай тийм их бодгоо болох үед орон зай үүсдэг. Оюун санаанд чинь, сэтгэл зүйд чинь, амьдралд чинь орон зай бий болдог. Тэр орон зай эхэндээ маш тухгүй санагдаж магадгүй. Магадгүй хоосон, уйтгартай, эсвэл ганцаардмал санагдаж мэднэ. Учир нь та тэр орон зайг маш удаан хугацаанд магадгүй бүхий л насаараа бусдын тухай бодлоор дүүргэж ирсэн. Одоо тэнд зөвхөн орон зай, зөвхөн намгүн байдал, зөвхөн та өөртөөгөө л үлдлээ. Хэрэг та үүнд дасаагүй бол энэ сэтгэл түгшин байж болно. Гэвч юунг танд тэр орон зайг хэд хурдан дүүргэх хэрэггүй. Өөр хин нэгнийг олж бодох, эсвэл оюун санаагаа сарниулах, өөр зүйл хайх гэж бүү яар гэж хэлэх байсан болов уу? Үүний оронд тэр орон зайг байгаагаар нь үлдээ. Түүнтэй хамт суу. Түүнийг сонирхон ажигла. Бусдын тухай бодлоор оюун санаагаа байнга дүүрэхгүй байх үед юу гарч ирэхийг хар. Гарч ирэх зүйлс нь ихэвчлэн гайхмаар байдаг. Өмнө нь цаг зав алдахгүй байсан бүтээлч санаанууд, таны зайлсхийж байсан мэдрэмжүүд, үнэхээр юу хүсэж байгаагаа ойлгох тодорхой байдал, танд байдаг гэдгийг ч мдээгүй тэр их эрчим хүч. Бусдын тухай бодсон оюун санааны шуугиан дор дарагдсан байсан өөрийгөө мэдрэх мэдрэмж. Бусдын тухай албадмал бодлоо зогсоох үед ирдэг энэ орон зай, энэ хоосон чанар бол үнэндээ үржил шимтэй хөрс юм. Карл Юнг үүнийг ангал, the void гэж нэрлэдэг юм. Түүнийхэр бол энэ ангал нь муу утгаараа хоосон биш юм. Энэ бол боломжоор дүүрэн хоосон чанар юм. Энэ бол шинэ зүйл төрөн гарч ирэх газар юм. Гэхдээ та түүнтэй хамт байхыг хүсэх ёстой. Түүнийг дүүргэх гэж шууд ухасхийг хэрэггүй. Орон зайн таагүй мэдрэмж нь төр зурих бөгөөд түүний цаана үн цэнтэй зүйл байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Олон хүний хувьд энэ бол хамгийн хэцүү хэсэг юм. Хоосон чанартай хамт суух, бусдын тухай албадмал бодлоор өөрийгөө сарниулахгүйгээр өөртөөгөө хамт байх. Энэ нь албадмал бодлуудын тусламжтайгаар зайлсхийж байсан бүх мэдрэмжийг ил гаргаж ирдэг. Ганцаардал, айдас, уяга шуу, уур хилэн, ичхүүр. Бусдын тухай бодлыг хамгаалтын хаалт болгон ашиглахаа болох үед энэ бүгд гарч ирнэ. Энэ нь таныг маш их өвтгөнө. Гэхдээ энэ нь зайлшгүй шаардлагатай зүйл. Учир нь тэдгээр мэдрэмжүүдийг мэдрэх хэрэгтэй. Тэдэнд анхаарал хэрэгтэй. Тэд өөр хэн нэгний тухай оюун санааны тойрог түгжигдэхийн оронд таны дотор урсаж өнгөрөх ёстой. Карл Юнг мэдрэгдээгүй мэдрэмжүүд нь шинж тэмдэг үүсгдэг гэж итгэдэг байсан. Тэд төгшөөр үүсгдэг. Тэд албадмал бодлыг бий болгодог. Тэд таныг гацаадаг, хэм маягийг үүсгэнэ. Гэхдээ та тэднийг мэдрэхэд бэлэн байх үед, тэднээс зугтахын оронд тэдэнтэй хамт байх үед тэд аажмаар таныг тавьж явуулнаа. Тиймээс бусдын тухай хит их бодохгүй байхын нэг хэсэг нь илүү ихийг мэдрэхэд бэлэн байх. Бусдын мэдрэмжийг ойлгох гэж толгоогоо гашилхахын оронд өөрийнхөө мэдрэмжийг мэдрэх явдал юм аа. Байнга бусад руу өөрийгөө тусгахын оронд өөрийн туршлагадаа төвлөрөх явдал юм. Энэ бол маш эмзэг ажил. Энэ бол нандин ажил. Энэ нь таныг дасаагүй арга замаараа өөртөөгөө хамт байхыг шаарддаг. Гэвч Карл Юнг энэ бол үнэхээр эдгээдэг ажил. Энэ бол таныг үнэхээр чөлөөлдөг ажил гэж хэлэх байсан. Одоо практик зүйл ярилцъя. Учир нь би үүнийг зөвхөн дотоод ажил, мэдрэмжээ мэдрэх тухай гэж битгий бодосоо гэж хүсэж байна. Бусдын тухай хит их бодохгүй байх нь практик бүрэлдэхүүн хэсэгтэй. Та хэн нэгний тухай байнга бодохдоо хөвчлэн бэлтгэл сургалт хийж байдаг. Та тэдэнд юу хэлхийг бэлддэг. Хэрэв тэд тэгж хэлбэл би ингэж хариулна даа гэж бэлддэг. Та ирээдүйн хувилбаруудыг оюун санаандаа дахин тоглуулдаг. Ингэснээр өөрийгөө бэлдэж байна. Бодит харилцаанд бэлэн болж байна гэж боддог. Гэвч Карл Юнг танд энэ бүх бэлтгэл сургуульд нь таныг тухайн хүнтэй бодитоор хамт байх үед одоо цагтаа байх чадварыг чинь үнэндээ бууруулдаг гэж хэлэх байсан. Учир нь та тэдний яг юу хийж байгааг сонсохгүй байна. Зөвхөн та өөрийн бэлдсэн хариултаа хэлэх тэр мөчийг л хүлээж байна.
Та тэднийг яг одоо хэн байгаагаар нь харахгүй байна. Та өөрийнхөө төсөөлж байсан тэр хувилбарыг нь л харж байна. Тиймээс тэдний тухай тэр их бодол, оюун санааны бэлтгэл нь ерөөс тус болохгүй. Энэ нь үнэндээ жинхэнэ холбоо тогтооход саад болдог. Учир нь жинхэнэ холбоо одоо цагтаа л үүсдэг. Энэ нь та хоёулаа одоо цагтаа байж, хоёулаа чин сэтгэлээсээ байж төсөөлсөн зүйлдээ биш. Харин яг юу болж байгааг хариу үйлдэл үзүүлэх үед л тохиолддог. Энэ нь хэн нэгний тухай баг бодох нь тэдэнтэй харилцах харилцаагч нь сайжруулж магадгүй гэсэн үг юм. Та тэр бүх бэлтгэлгүйгээр, оюун санааны төлөвлөгөөгүйгээр очих үедээ тэдэнтэй үнэхээр уулзах, тэднийг харах, толгойдоо эргэлдэх зохиолын дагуу биш. Харин чин сэтгэлээсээ хариу үйлдэл үзүүлэх боломжтой болно. Энэ нь зүүн совингийн эсрэг мэт санагдаж магадгүй. Бид хүмүүстэй холбоотой байхын тулд тэдний тухай бодох хэрэгтэй гэж боддог. Гэвч Карл Юнг жинхэнэ холбоо нь бидний толгой дотор биш. Харин бид одоо цагтаа байж өөрсдийн төсөөлөл, бэлтгэл, түгшүүрт биш. Харин боддоор юу болж байгааг хариу үйлдэл үзүүлэх үед үүсдэг гэдгийг ойлгосон юм. Тиймээс бусдын тухай хитэх бодохгүй байхын нэг хэсэг нь тухайн хүнтэй хамт байхдаа өөртөө итгэж одоо цагтаа байх явдал юм. Бүх зүйлийг урьдчилж тооцоолох шаардлагагүй гэдэгт итгэх хэрэгтэй. Юуж болсон тухайн мөчийг хариу үйлдэл үзүүлж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Тэрхүү итгэлийг бий болгоход туршлах хэрэгтэй. Энэ нь оюун санааны бэлтгэлгүйгээр, сургуулалтгүйгээр, өмнө нь олон цаг бодож төлөвлөлгүйгээр шууд оролцож дадлагжихыг шаарддаг бөгөөд үр дүнд нь бүх зүйл зүгээр байдгийг юуж тохиолдсон та давж гарч чадхаа. Тухайн агшинд өөрийгөө бодож байснаасаа хавьгүй илүү чадвартай гэдгээ олж мэдэх явдал юм. Бид тэр их бодлоо аюулгүй байдлын нүмер болгон ашигладаг учраас эхэндээ энэ нь аимшигтай санагддаг. Энэ нь биднийг аюулгүй байлгадаг гэж бид боддог. Гэвч Юнг үүнийг аюулгүй байдлын хуурамч мэдрэмж гэж хэлэх байсан болов. Жинхэнэ аюулгүй байдал нь өөртөө итгэх итгэлээс, аливаа зүйл урган гарахад түүнийг зохицуулж чадна гэдгээ мэдхээс, бусад хүмүүс юу гэж хэлэх, эсвэл хийхээс үл хамааран өөртөө бат зогсохоос ирдэг. Бусад хүмүүсийн тухай бодол бүх эрч хүчээ өгч байхдаа та тэрхүү итгэлийг бий болгож чадахгүй. Та өөртөө эргэж ирэх дадлыг хийх ёстой. Өөртөө итгэх дадлыг хий. Оюун санааны бэлтгэлгүйгээр тухайн цаг хугацаанд байх дадлыг хий. Бусдын тухай тэгж их бодгоо байх үед юу тохиолддог талаар өөр нэг зүйлийг хэлье. Та тэднийг илүү тодор харж эхэлнэ. Өөрийнхөө оюун санаанд бүтээсэн тэр хувилбарыг биш. Өөрийнхөө төсөөллийг биш. Харин тэд яг хэн бэ гэдгийг. Учир нь та хэн нэгний тухай байнга бодохгүй. Тэднийг байнга шинжилж, учрыг нь олох гэж хичээхгүй байх үедээ өөрийн хайж байсан, эсвэл айж байсан, эсвэл найдаж байсан зүйлээ биш. Харин яг юу байгааг нь зүгээр л ажиглах, анзаарах, харах боломжтой болдог. Заримдаа таны харсан зүйл таныг гайхшруулж магадгүй. Заримдаа тэд таны бодож байсан хүн биш болохыг та ойлгодог. Заримдаа тэр харилцаа таны бодож байсан шиг биш байсныг ойлгодог. Заримдаа та зөвхөн өөрийнхөө оюун санаанд л оршдог байсан. Тэр хувилбарт нь дурлаж, эсвэл түүнээс айж, эсвэл түүнд таалагдах гэж хичээж байснаа ухаардаг. Энэ нь төөрөгдмөл санагдаж болох ч нөгөө талаараа чөлөөлөлт юм. Учир нь энэ нь та тухайн хүний талаарх өөрийн төсөөлөлтэй биш. Харин бодит хүнтэй харилцаж эхэлж болно гэсэн үг юм. Бодит хүнтэй харилцах нь тэр хинч байсан хамаагүй. Илүү шудраг, илүү бодтой, үнэнд суурилсан байдаг. Хэдийгээр үнэн нь тэд таны хэрэгцээг хангаж чадахгүй байх байсан ч хамаагүй. Тэр үнэн нь харилцаа эрүүл бус байсан ч хамаагүй. Үнэн нь та түүнийг тавьж явуулах хэрэгтэй байсан ч ядчил та уран зөгнөлтөө биш, бодит байдалтай ажиллаж байна гэсэн үг. Карл Юнг хүмүүст өөрсдийн төсөөлөл болон бодит байдлыг ялгахад туслахын тулд маш их цаг зарцуулсан. Тэрээр бодит хүнтэй биш, харин өөрсдийн төсөөлөлтөөгөө харилцаанаас хичнээн их зовлон зүдгүүр ирдгийг ойлгодог байсан. Мөн төсөөллөө татан авч тодорхой харах нь сэтгэл зүйн ажлын хамгийн хэцүү бөгөөд хамгийн чухал хэсгүүдийн нэг гэдгийг тэр мэддэг байсан. Та хэн нэгний тухай тэгж их бодгоо болох үед өөрийн төсөөллүүдээ татан авч эхэлж байна гэсэн үг. Та илүү тодорхой харж эхэлж байна. Тэрхүү тодорхой байдал нь тааламжгүй байсан ч үн цэнтэй юм. Учир нь та төсөөлөл дээр үндэслэн зөв шийдвэр гаргаж чадахгүй. Та зөв шийдвэрийг зөвхөн
бодит байдал дээр үндэслэн гаргаж чадна. Тиймээс өнөө орой үргэлжлүүлэн амарч байх та амьдрал дахь хүмүүсийн тухай тэгж их бодохоо зогсоовол юу тодорхой болж болохыг тунгаан бодоосой гэж хүсэж байна. Хэрв та өөрийн төсөөлөл, түгшүүр, найдлагын дурангаар харахаа болвол юуг олж харах байсан бол магадгүй тэд өөрт байгаа зүйлээрээ чадах бүхнээ хийж байгааг харах байх. Магадгүй тэд таны хэрэгцээг хангаж чадахгүй байгааг харах байх. Магадгүй тэд таны хүссэн шиг харагдахгүй байсан ч өөрийнхөө танд санаа тавьдгийг харах байх. Магадгүй та айл эрт дууссан зүйлээс зуураад байгаагаа харах байх. Та юу ч харсан бай. Энэ нь одоогийн тэр олон бодол, төсөөлөл, оюун санааны төөрөгдөл дундаас харж байгаа зүйлээс чинь үнэнд илүү ойр байх болно. Үннийг харах, бодит байдалтай ажиллах, энэ л танд урагшлах, бодит сонголт хийх, үннийг хүсэмжлэх бус харин бодиттой оршиж буй зүйл дээр үндэслэн амьдралаа босгох боломжийг олгодог. Энэ бол хүнд ажил. Карл Юнг үнийг хэцүү гэдгийг мэддэг байсан ч зайлшгүй шаардлагатай гэдгийг бас мэддэг байсан юм. Бусад хүмүүсийн төсөөлөлд хамаг оюун санааны эрч хүчээ өгч өөр хин нэгний тухай хит автаж бодсноор өөрөөсөө зугтаж байх зураа бид бодит байдал руугаа өөр лүгээ яг одоо энд байгаа бодит үнэн рүүгээ буцаж ирэх ёстой. Мөн бид тэгж чадвал бусдын тухай тэгж их бодгоо болж өөртөөгөө хамт байж эхлэх үед бүх зүйл өөрчлөгдөж эхэлдэг. Оюун санааны төөрөгдөл донд байнга эргэлтгээ болсон тул түгшүүр багасна. Бид илүү одоо цагтаа байж бусдаас хамааралтай байх маань багаснаар харилцаа сайжирдаг. Өөртөө анх удаа үнэхээр анхаарал хандуулж эхэлснээр өөрийгөө мэдрэх мэдрэмж бэхждэг. Тэгээд аажмаар бид бусдтай холбоотой байхын тулд тэдний тухай байнга бодох шаардлагагүй гэдгээ олж мэднэ. Зүгээр байхын тулд тэднийг төгс ойлгох албагүй гэдгийг, тэднийг байгаагаар нь байлгаж болно гэдгийг, бид ч өөрийнхөө байж болно гэдгийг. Тэгээд тэрхүү орооцолдсон байдал болон хит автсан бодолгүйгээр бид сэтгэлийн холбоо үүсгэж чаднаа. Карл Юнг үнийг ялгарл differentiation гэж нэрлэдэг. Хоёр тустай хүн тус бүрдээ өөрийн гэсэн дотоод ертөнцтэй, тус бүрдээ өөртөөгөө хамт байх чадвартай. Бие биенээ дутуугаа нөхөхийн тулд биш. Харин бие биенийхээ хүрээлэлд байх дуртай учраас, бие биенээ үнэлдэг учраас, харилцаанд тэднийг залгиж дуусгахгүйгээр амьдралыг нь баяжуулдаг учраас харилцааг сонгох явдал юм. Хэрв та хэн нэгний тухай хит их бодгоо болох үед ийм төрлийн харилцаа боломжтой болно. Анхаарлаа өөр лүгээ хандуулж, бусад юу гэж бодох эсвэл хийхээс үл хамааран өөрийн гэсэн төв, өөрийн байр суурь хэн бэ гэдгээ мэдрэх мэдрэмжээ хөгжүүлэх үед юм. Өнөөдрөөс эхэлж та үүнийг дадлагжуулж байна. Та өөртөөгөө хамт байхыг дадлагжуулж байна. Бусдын тухай бодлуудыг гарч ирэхийг зөвшөөрч, дараа нь тэднийг тавьж явуул. Тэдэнтэй зууралдахгүйгээр, тэр бодлынхон гүн рүү дагалдаж орохгүйгээр, зүгээр л тэднийг анзаараад өөртөө эргэж ир. Үргэлжлүүлэн дадлага хий. Анхаарлаа үргэлжлүүлэн чиглүүл. Амьсгал руугаа, бие рүүгээ, энэ мөч рүүгээ өөртөө эргэж ирсээр бай. Та чухал зүйлд суралцж байна. Та өөртөөгөө хамт байж чадна гэдгээ, хорон бүрийг бусдын тухай бодлоор дүүргэх шаардлагагүй гэдгээ сурч байна. Таны өөрийн оршихуйд яг энд үн цэнтэй, бодтой, бат бөх зүйл байгааг сурч байна. Юнг таныг үүнийг л олж мэдээсэй гэж хүссэн. Бусдын тухай тасралтгүй бодох бодлын доор үргэлж хүлээж байсан тэрхүү эртнэс. Өөрийн бие буюу self таныг жинхэнэ мөн чанар, бүрэн бүтэн бөгөөд үргэлж тийм байсаар ирсэн тэрхэн хэсэг чинь яг одоо энд тантай хамт байна. Энд үргэлж байсаар байсан. Та үүнийг анзаарахын тулд тэдний тухай бодохоо зогсооход л хангалттай. Одоо өөрийгөө амраа. Энд байхыг өөртөө зөвшөөр. Бусдын учрыг олох гэж хичээхээ зогсоож зүгээр л өөрийн оршихуйн нууцтай хамт бай. Өнөө оройд энэ л хангалттай. Үнэн дээр энэ бол бүх зүйл юм. Зүгээр л амар. Зүгээр л амьсгал. Зүгээр л оршин бай. Тэрээр бидний хайр гэж нэрлэдэг зүйлийн ихэнх нь үнэн дээр нөгөө хүнээрээ өөрийгөө гүйцэх, өөрийн хоосон орон зайгаа нөхүүлэх, өөрийгөө бүтэн болгох гэсэн шаардлага байдаа гэж хэлсэн. Бид хэн нэгний тухай байнга хит автаж бодож байхдаа ихэвчлэн тэрхүү шаардлагыг тавьж байдаг. Бид тэднийг төлөвшсөн, тусгаарлагдсан байдлаар хайрлаж байгаа учраас тэдний тухай боддоггүй.
Харин бидэнд тэднээс ямар нэгэн зүйл хэрэгтэй байгаа учраас тэдний тухай боддог. Бид тэднэр өөрийгөө батлуулах хэрэгтэй байна. Бид өөрийгөө үн цэнтэй гэдгийг тэднэр батлуулах хэрэгтэй байна. Бид өөрсдөө хэрхэн нөхөө мэдгүй байгаа дотоод хоосон орон зайгаа тэднэр дүүргүүлэх хэрэгтэй байна. Карл Юнг үүнийг хайр биш ээ гэж хэлэх байсан. Энэ бол хамаарал. Энэ бол төсөөлөл. Энэ бол сэтгэл зүй дотроос бүтэн болохын төлөө ажиллахын оронд өөрөөсөө гаднаас бүрэн бүтэн байдлыг эрэлхийлж буй хэрэг юм. Жинхэнэ хайр, төлөвшсөн хайр, Юнгийн итгэдэг байсан хувь хүн болох индивидуэйшн ажлыг хийсний дараа боломжтой тэр хайр. Жинхэнэ хайр нь нөгөө хүнийхээ тухай байнга бодохыг шаарддаггүй. Энэ нь хэд автсан анхаарал шаарддаггүй. Энэ нь тэдний учрыг олох, эсвэл тэднийг хянах, эсвэл тэдэнтэй уусахыг шаарддаггүй. Жинхэнэ хайр бол уудам орон зай юм. Энэ нь нөгөө хүний байгаагаар нь байхыг зөвшөөрдөг. Тэднийг байгаагаас өөр байхыг шаарддаггүй. Тэднийг чанга хатгахын оронд зөөлөн барьж чаддаг. Ингэж чадаж байгаагийн учир нь энэ хайр дотоод хоосон байдлаас биш, харин дотоод дүүрэн байдлаас ундардагт оршино. Гэвч бидний ихэнх нь ийм төрлийн хайрыг заагаагүй. Хайр гэдэг бол байнга анхаарал халамж гэж бидэнд заасан. Хайр гэдэг бол хэн нэгнийг өөрийн орчлон ертөнцийн төв болгох явдал гэж. Хайр гэдэг бол тэдний тухай бүх цаг үед бодох явдал гэж заасан байдаг. Хэрв та хэд автахгүй байгаа бол үнэхээр санаа тавихгүй байна гэсэн үг гэж мөн заажээ. Тиймээс бид хэд авталтыг хайртай андуурхад суралцдаг. Бид хэн нэгнийг хичнээн их хайрлаж байгаагаа тэр хүн бидний оюун санааны хэр их орон зайг эзэлж байгаагаар хэмжиж сурдаг. Тэгээд бид ядарч туйлдан эрч хүчгүй болж түгшүүртэй болж дуусдаг. Учир нь бид тогтвортой биш бөгөөд үнэндээ хайр биш, тийм төвчний анхаарлыг хадгалах гэж хичээдэг. Карл Юнг таныг энэ тэгшгэлийг эргэлзэж харахыг, өөрөөсөө асуухыг урьж байна. Хэн нэгний тухай байнга бодох нь үнэхээр хайр мөн гэж юу? Эсвэл энэ зүгээр хэрэгцээ юу? Энэ нь айдас уу? Энэ нь өөрийнхөө хянаж чадахгүй зүйлийг хянах гэсэн оролдлого уу? Эсвэл энэ нь өөрийнхөө хийх ёстой ажлаас зайлсхийх арга зам уу? Эдгээр нь хэцүү асуултууд юм. Учир нь хэрэв та бүх амьдралынхаа туршид бусдын тухай хит автаж бодох нь хичнээн их санаа тавьж байгаагийн чинь нотлохоо гэж итгэж ирсэн бол түүнийг тавьж явуулах нь хайрыг өөрийг нь тавьж явуулж байгаа мэт санагдаж болно. Хэрэв та тэдний тухай тэгж их бодохоо болвол санаа тавихаа болох юм шиг санагдана. Та хүйтэн хүндий, эсвэл хайхрамжгүй, эсвэл холбоо тасарсан нэгэн болох юм шиг л. Гэвч Карл Юнг үүнийг эсрэгээр нь ойлгож байсан. Та хэн нэгний тухай хит автаж бодохоо болох үед тэдний өөрийгөө гүйцээх гэсэн хэрэгцээгээ татан авах үед, өөрийн бүрэн бүтэн байдлын мэдрэмжийг хөгжүүлэх үед та жинхэнэ хайранд тэднийг харах, тэднийг үнэлэх, тэднийг өөр байхыг шаардахгүйгээр тэдэнтэй хамт байхад илүү чадвартай болдог. Энэ бол парадокс, эсрэг тесрэг байдал юм. Та үнэхээр холбогдохын тулд тавьж явуулах ёстой. Та тэднийг сайн хайрлахын тулд тэднээс ийм их хамааралтай байхаа зогсоох хэрэгтэй. Та хоосон байдлаас биш, харин бялхсан дүүрэн байдлаас тэдэнтэй харилцахын тулд өөрийгөө дүүргэх ёстой. Өөрийгөө дүүргэх гэдэг нь төгс болно, эсвэл гэгээрнэ, эсвэл бүх асуудлаа шийднэ гэсэн үг бас биш ээ. Энэ нь өөртөөгөө хамт байх гэсэн үг. Энэ нь өөрийгөө таних гэсэн үг. Энэ нь өөрийн дотоод ертөнцтэйгөө баялаг, хангалттай дүүрэн харилцаатай байхыг хэлнэ. Ингэснээр та дутагдж байгаа зүйлээ нөхүүлэх гэж бусдаас байнга хайхгүй болно. Энэ бол хувь хүн болох индивидуэйшн ажил юм. Юнг хүмүүст ойлгуулахын тулд амьдралаа зориулсан зүйл бол энэ юм. Та өөрийгөө алгасаж болохгүй. Бусадтай жинхэнэ харилцаатай болохын тулд та эхлээд өөрийгөө бүтээх ажлыг хийх ёстой. Хэн бэ гэдгээ мэдэх, өөртөөгөө хамт байх, өөрийнхөө аягыг дүүргэх. Тэгээд таны аяга дүүрэн байх үед та өөртөө бат зогсож байх үедээ бусдын тухай байнга бодох шаардлагагүй болно. Та тэдэнтэй хамт байхдаа л хамт байж чадна. Хол байхдаа заримдаа тэдний тухай бодож болох ч энэ нь тийм цөхөрсөн, төгшүүртэй, хэд автсан зүйл биш байх болно. Энэ нь зүгээр л хоёр бүтэн хүний хоорондох байгалийн холбоо байх болно. Одоо нэг зүйлийг тодорхой болгоё. Би хэн нэгний тухай хэд их битгий бодоо гэж хэлэхдээ санаа битгий тавь гэж хэлээгүй юм шүү. Би хүйтэн хүндий.
Эсвэл заагаа барь. Эсвэл зогт гэж хэлээгүй. Би хэрэгцээ шаардлагаас биш. Харин бүрэн бүтэн байдлаас санаа тавь гэж хэлж байна. Ялгаа нь маш их. Та бүрэн бүтэн байдлаас санаа тавихдаа хэн нэгний өвдөлтийг засгаж оролдохгүйгээр түүнтэй хамт байж чадна. Та тэдний амьдралын аяллыг хянах гэж оролдохгүйгээр гэрчин байж чадна. Та тэднээс тодорхой хариу нэхгүйгээр хайрлаж чадна. Гэвч хэрэгцээ шаардлагаа санаа тавих үед бүх зүйл зөвхөрөнгөө барсан мэт болдог. Та тэдний өвдөлтийг засах ёстой. Учир нь тэдний өвдөл таныг тухгүй болгодог. Та тэдний амьдралын аяллыг хянах ёстой. Учир нь тэдний сонголт таны өөрийгөө үнэлэх үнэлэмжинд нөлөөлдөг. Та тэднийг өөрийн хүснээр хайрлуулах ёстой. Учир нь тэр хайр байхгүй бол та өөрийгөө дутуу мэт мэдэрнэ. Энэ төрлийн санаа тавих, хэрэгцээнээс үүдэлтэй энхүү зөвхөрсөн халамж нь хэд автаж бодох шалтгаан болдог. Учир нь танд тэд тийм их хэрэгтэй бол та тэдний тухай байнга бодох ёстой болно. Та тэднийг хянах ёстой. Тэднээс хэрэгцээтэй зүйлээ авахын тулд тэднийг төгс ойлгохыг хичээх ёстой. Гэвч Карл Юнг танд хизээж тэднээс хэрэгцээтэй зүйлээ авч чадахгүй гэж хэлэх байсан. Тэд муу хүмүүс учраас эсвэл тэд санаа тавьдаггүй учраас биш. Харин таны хэрэгцээтэй байгаа. Таны үнэхээр хааж байгаа тэр зүйл зөвхөн дотроос ч л ирж чадах учраас тэр юм. Энэ нь зөвхөн өөрийнхөө ажлыг хийснээр, өөрийнхөө бие хүн болсноор л ирж чадна. Тэднээс дүүргэхийг гуйхын оронд өөрийн дотоод хосон байдлаа өөрөө дүүргэснээр л ирнэ. Үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Учир нь энэ нь өөртөө хариуцлага хүлээхийг хэлнэ. Энэ нь тэдний тухай тэр бүх бодол, хит авталт, учрыг нь олох гэсэн тэр бүх оролдлого нь үнэндээ тэдний тухай биш гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Энэ бол таны тухай. Та өөртөө юуг хөгжүүлэх хэрэгтэй байгаа тухай юм. Энэ нь өөр хэн нэгний тухай бодохоос хамаагүй хэцүү ажил. Тэдэн дээр анхаарлаа төвлөрүүлснээс өөртөө нүүр тулах нь илүү хэцүү. Тэднэр дүүрэх гэж хичээснээс өөрийн дотоод хоосон байдлыг мэдрэх нь илүү хэцүү. Хамааралтай хэвээр үлдэхээс илүү бүрэн бүтэн болох нь илүү хэцүү. Гэвч энэ бол урагшлах цорын ганц зам. Эрхчлөөнд хүрэх цорын ганц зам. Жинхэнэ харилцаанд хүрэх цорын ганц зам юм аа. Карл Юнг амьдралын 2 дахь хагас нь энэ ажлын тухай дотгошоогоо эргэх. Амьдралын эхний хагаст нь орхигдсон байсан өөрийнхөө хэсгүүдийг хөгжүүлэх. Хэсэг бодорхой хэвээр үлдэхийн оронд бүрэн бүтэн болох тухай байдаг гэж итгэдэг байсан. Олон хүмүүсийн хувьд ялангуяа амьдралынхаа эхний хагасыг бусдад анхаарлаа хандуулах, бусдад таалагдах гэж хичээж, бусдын тухай бодож өнгөрүүлсэн хүмүүсийн хувьд 2 дахь хагаст нь эрс өөрчлөлт, бусад руу чиглэсэн байнгын анхаарлаасаа эргэж, өөрлөгөө харахыг шаарддаг. Энэ нь таныг тусгаарлагдсан, эсвэл зөвхөн өөрийгөө бодсон нэгэн болно гэсэн үг биш ээ. Энэ нь та тэнцвэрийг хөгжүүлнэ л гэсэн үг. Энэ нь та бусдад өгч байсан тэр их анхаарлаа өөртөө өгнө гэсэн үг. Энэ нь та бусдын төлөө санаа зовж байсан тэр л халамжаараа өөрийнхөө хэрэгцээ, хүсэл мэдрэмжийн талаар бодно гэсэн үг. Заримдаа энэ нь хувьсгал шиг санагддаг. Амиа хичээсэн мэт санагдана. Энэ нь буруу мэт санагддаг. Учир нь танд заасан бүхэн сайн хүмүүс бусдад анхаарал хандуулдаг. Хайрладаг хүмүүс бусдын тухай байнга боддог гэж хэлж байсан учраас. Санаа тавих гэдэг нь өөрийгөө золиослох гэсэн үг гэж. Гэвч Юнг энэ бүхнийг няцаах байжээ. Тэрээр өөртөө өгөөгүй зүйлийг бусдад үнэхээр өгч чадахгүй гэж хэлэх байсан. Хэрвээ та өөртөөгөө хамт байж чадахгүй бол бусдад өөрийн оршихуйгаа санал болгож чадахгүй. Хэрвээ та өөрийгөө хайрлахгүй бол хайрыг санал болгож чадахгүй. Хэрвээ та өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй бол бусдыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тиймээс бусдын тухай тэгж их бодохгүй байх ажил нь үнэндээ өөрийнх нь тухай илүү их бодох, анхаарлаа дотгошоо хандуулах, бусдаас асууж байсан тэр л асуултаа өөртөө тавих ажил юм шүү. Яг одоо би юу мэдэрч байна вэ? Надад юу хэрэгтэй байна вэ? Би яг юу хүсэж байгаа вэ? Миний хувьд яг юу чухал вэ? Би юунаас айж байна? Би юунаас зайлсхийж байгаа вэ? Миний амьдралыг юу утга учиртай болгох вэ? Эдгээр асуултуудтай хамт оршиж, тэдэнд цаг хугацаа, анхаарал сониучсан гаргах үед эдгээр асуултууд таныг гэрлүүчнэ. Карл Юнгийн яриад байсан тэрхүү өөрийн бие, селф руу чинь хөтлөх болно. Таныг өөрлөгөө эргэхийг үргэлж хүлээж байсан тэрхүү өөрийн бие рүү. Юнгийн ойлголтоор өөрийн бие гэдэг нь таны шинээр бүтээх ёстой шинэ зүйл биш юм.
Энэ нь аль хэдийн тэнд байж л байсан тэр зүйл рүү хөтлөнө. Энэ нь үргэлж тэнд байсан. Та зөвхөн үүнийг анзаарах, мэдрэх, холбогдохын тулд оюун ухаанаа бусдын тухай бодлоор дүүрэхээ зогсооход л болно. Энэ бол уламжлалт бясалгалын мянган жилийн турш хүмүүст зааж ирсэн зүйл юм. Энэ бол гүн сэтгэл зүйн утга учир юм. Энэ бол оюун санааны бясалгал юуруу чиглүүлж байгаа тэр зүйл юм. Өөрийнхөө гаднаас хааж байсан зүйл үнэндээ дотор ч байгааг олж мэдэх явдал. Таны хааж буй тэр бүрэн бүтэн байдал өөр хүнээс ирдэггүй. Энэ нь өөрийнхөө гүн гүнзгий хэсэгтэй холбогдсноос ирдэг. Гэвч та өөр хин нэгний тухай байнга бодож байхдаа тэр холбоог тогтоож чадахгүй. Та орон зай үүсгэх ёстой. Та дотгошоо эргэх ёстой. Та өөртөөгөө хамт байхыг, өөрийгөө сонсхийг, өөртөөгөө уулзахыг хүсэх ёстой. Магадгүй анх удаа өөртөөгөө үнэхээр уулзах нь маш хүчтэй мэдрэмж төрүүлж магадгүй. Учир нь та өөрийгөө бодож байсан тэр хүн чинь биш юм. Та ертөнцид үзүүлж байсан тэрхүү дүр үзүүлж байсан тоглолтууд, зохицлуудын цоглуулга биш. Тэр бүхний доор өөр нэг зүйл, илүү бодтой зүйл, харагдахыг хүлээж байсан ямар нэгэн зүйл бий. Карл Юнг үүнийг жинхэнэ бий, true self гэж нэрлэсэн. Үүнийг олж илрүүлэх, түүнтэй харилцах, түүнээсээ амьдрах нь бүх амьдралын даалгавар гэж тэр итгэдэг байсан. Энэ л амьдралыг утга учиртай болгодог зүйл. Энэ нь бидэнд бусдын хүссэн амьдралаар биш, харин өөрийнхөө амьдралаар амьдраад үзэх боломжийг олгодог. Гэвч бид бүх оюун санааны эрч хүчээ бусдад өгч байхдаа өөрийнхөө амьдралаар амьдарч чадахгүй. Бид тэдний тухай байнга бодож, учрыг нь олох гэж хичээж, тэдэнд яаж харагдахаа зохицуулах гэж оролдож байх үедээ энэ бол бидний биш, тэдний амьдралаар амьдарч буй хэрэг юм. Өөрийнхөө амьдралаар амьдрахын тулд бид зогсох ёстой. Анхаарлаа өөр тийш нь чиглүүлэх ёстой. Амиа хичээсэн мэт санагдсан ч өөрийгөө сонгох ёстой. Тэдний тухай боддог шигээ өөрийнхөө тухай бодох ёстой. Тэгээд бид тэгж чадах үедээ эцэст нь өөртөө тэрхүү анхаарал халамж төвлөрлийг өгөх үед ямар нэг зүйл өөрчлөгдөж эхэлдэг. Бид өөрийгөө алдахгүйгээр харилцаанд байж чадах үйс илүү бат бөх, илүү буур суурьтай, илүү чадвартай болж эхэлнэ. Мөн бид ямар харилцаанд үнэхээр эрүүл, харин ямар нь бид бүх зүйлийг өгөөд юу ч нэхгүй байсан болохоор л ажиллаж байсныг харж эхэлдэг. Ямар хүмүүс биднийг бүтэн хүн байхад хүлээж авч чадах, харин ямар нь биднийг өчүүхэн хэвээр үлдэж зөвхөн тэдэн дээр төвлөрөхийг шаарддаг болохыг харж эхэлнэ. Энэ нь шаналгаатай байж магадгүй. Учир нь зарим харилцаа таныг хувь хүн болж төлөвшөхөд тэсэж үлдэж чадахгүй юм. Зарим хүмүүс таныг тэдний тухай байнга бодохоо болиосоо гэж хүсдэггүй. Тэд таныг өөрсдөд нь анхаарлаа хандуулж, тэднийг зохицуулж, тэдэнд дасан зохицож байхыг хүсдэг. Та тэрхүү анхаарлаа татаж, өөртөө анхаарал хандуулж эхлэх үед тэд явж одох, эсвэл уурлах, эсвэл таныг хуучин хэм маяг руу чинь буцааж татахыг оролдож магадгүй. Карл Юнг үүнийг ойлгодог байсан. Тэрээр өөрийнхөө байна гэдэг нь заримдаа хүмүүсийг алдах гэсэн үг бөгөөд хүн бүр таныг бие даан ялгархыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Зарим нь харилцаанд таны өөрийгөө орхисон байдал дээр тогтдог тул өөрийгөө эргүүлэн олж авахд тэр харилцаа дисэж үлдэж чадахгүйг мэддэг байсан. Гэхдээ тэр үүнийг үйл явдлын нэг хэсэг гэдгийг бас мэддэг байв. Тэр өөрийгөө хэсэг бутархаа хэвээр байлгахыг шаарддаг. Харилцааг хадгалах зураа хизээж бүрэн бүтэн болж чадахгүй. Таныг өчүүхэн байлгахыг хүсдэг хүмүүсийг заримдаа тавьж явуулж байж л та жинхэнэ байх ёстой хүнээ олж чадна. Энэ уй гашууг дагуулнаа. Жинхэнэ уй гашууг. Таны өсөлт хөгжилтийг дисэж гарч чадахгүй байгаа тэр харилцаануудын төлөөх гашууд л бусдад байнга анхаарал хандуулахыг хайр гэж боддог байсан өөрийнхөө тэр хувилбарын төлөөх гашууд л юм. Хэрв тэдний тухай хангалттай их бодож, учрыг нь төгс олчихвол тэд эцэст нь надад хэрэгтэй зүйлийг өгнө гэж итгэж байсан тэрхүү уран зөгнөлийн төлөөх гашуудал. Тэрхүү уй гашуу орон зайг хүртэх хэрэгтэй. Энэ нь хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Гэхдээ энэ нь таныг буцаад авах ёстой гэсэн үг биш шүү. Бусдын тухай хит автаж бодох бодолдоо эргэж орох ёстой гэсэн үг биш. Энэ нь та өсөж байна, та өөрчлөгдөж байна, та өөрөө өөрийгөө бүтээж байна гэсэн үг. Энэ нь үргэлж ямар нэгэн алдагдлыг дагуулдаг. Гэвч таны олж авах зүйл алдснаас чинь хавьгүй илүү юм. Та өөрийгөө олж авна. Та амьдралаа олж авна. Та одоо цагтаа байх чадварыг олж авна. Та хэрэгцээ,
Төсөөлөл уран зөгнөл дээр биш, харин бодит байдал дээр суурилсан харилцааг олж авна. Та эрхчлөөг олж авна. Бусдын тухай бүх цаг үед бодох тэрхүү ядаргаатай хэм маягаас ангижрах эрхчлөө юм. Бусад хүмүүс таны тухай юу гэж бодохыг хянах гэж оролддог. Тэрхүү түгшүүрээс ангижрах эрхчлөө. Өөрийнхөө гаднаас байнга дэмжлэг, зөвшөөрөл хаах хэрэгцээнээс ангижрах тэрхүү эрхчлөө. Энэ эрхчлөөг олж авах нь тиймч амар биш ээ. Энэ нь маш их зориг шаардна. Энэ нь таныг өөрсдөд нь анхаарлаа төвлөрүүлээсэй гэж хүсдэг хүмүүсийн урмыг хугалахыг шаардна. Энэ нь өөртөөгөө хамт байх тэрхүү таагүй мэдрэмжтэй хамт суухыг шаардна. Энэ нь бусдын тухай хит автаж бодсноор зайлсхийж байсан тэр мэдрэмжүүдээ мэдрэхийг шаардна. Гэвч Карл Юнг үүнийг үн цэнтэй гэж итгэдэг байжээ. Тэрхүү эрхчлөө нь таагүй байдлыг туулах үн цэнтэй. Өөрийгөө олох нь уй гашууг туулах үн цэнтэй. Таныг өөрсдийнхөө амьдралаар амьдруулахыг хүсдэг хүмүүсийн урмыг хуглаад ч хамаагүй өөрийнхөө амьдралаар амьдрах үн цэнтэй юм аа. Өнөөдрөөс эхлэн би таныг тэрхүү эрхчлөө ямар мэдрэмж төрүүлж болохыг төсөөлөөсэй гэж хүсэж байна. Маргааш өглөөс ирээд шууд л өөр хэн нэгний тухай бодож эхлэхгүй байх ямар байх бол өдрийн турш бусад хүмүүс таны тухай юу гэж бодож байгаа бол гэж байнга гайхахын оронд өөрийнхөө туршлагад анхаарлаа хандуулах ямар байх бол харилцан ярианы үед дараа нь оюун бодол дотроо юу хэлэхээ бэлтгэхийн оронд бүрэн дүүрэн тухайн мөчтэй байх ямар байх бол бусдын хүлээлтэд нийцүүлэх гэж биш харин өөрийн хүссэн зүйл дээрээ үндэслэн шийдвэр гаргах ямар байдаг бол оройн унтахаар хэвтгтээ өөр хэн нэгний тухай бодлын төөрөгдөлд эргэлдэхгүйгээр зүгээр л өөртөөгөө хамт байх ямар байх бол энэ бол Карл Юнгийн зааж буй эрхчлөө юм. Та хэн нэгний тухай хэд их бодохоо болох үед ийм боломж бүрднэ. Та анхаарлаа өөртөө буцаан авчрахдаа бусдын тухай бодол төөрөлдгийн оронд өөртөөгөө хамт байхыг сонгохдоо үүнийг хийх боломжтой. Энэ бүрэн боломжтой зүйл юм. Энэ нь үргэлж нээлттэй байдаг. Та өнөөрөө анзаарах, анхаарлаа чиглүүлэх, өөртөөгөө хамт байх, өөрийгөө сонгох энэхүү дадлагаас эхэлж болно. Үргэлжлүүлэн дадлаг хийсээр бай. Үргэлжлүүлэн чиглүүл. Өөртөө эргэж ирсээр байгаарай. Жинхэнэ өөрийгөө өөрчлөх ажил эндээс л эхэлнэ. Жинхэнэ амьдрал энд л оршин байдаг. Эрхчлөө энд л оршдог. Одоо зүгээр л амар. Зүгээр л энд оршин бай. Хэн нэгний учрыг олох гэж хичээхээ болоод зүгээр л өөрийн оршихуйтайгаа хамт бай. Та энэ ажлыг хийж байна. Та өөрийгөө сонгож байна. Энэ л хамгийн чухал. Зүгээр л амьсгал, зүгээр л амар. Зүгээр л орш. Эцэст нь анхаарлаа өөртөө буцаан авчрах үедээ нэгэн гайхалтай зүйлийг олж мэднэ. Та үргэлж хангалттай байсаар ирсэн гэдгийг. Бүрэн бүтэн байхын тулд тэдний зөвшөөрөл, сайшаал, эсвэл ойлголт танд хэрэггүй байсныг. Тэрхүү бүрэн бүтэн байдал үргэлж энд байсныг. Зөвхөн таны анхаарлыг л хүлээж байсныг олж мэднэ. Карл Юнг өөрийн бие буюу селф гэж ярихдаа үүнийг л хэлсэн юм. Энэ бол эгогийн бие биш юм аа. Энэ бол эго огтхон ч биш. Бусдын үзэл бодол болон өөрийнхөө зохицлоос бүтсэн тэр бие биш. Харин томоор бичигдэх бие, гүн гүнзгий бие. Таны төрхөөс эхлээд өөхөх хүртэл чинь хамт байх тэрхүү жинхэнэ мөн чанар юм. Тэрхүү бие нь өөрийгөө гүйцээхийн тулд өөр хэн нэгнийг шаарддаггүй. Энэ нь бусдтай холбоотой гэдгийг мэдрэхийн тулд бусдын тухай байнга бодох шаардлагагүй. Аюулгүй байдлыг мэдрэхийн тулд хүн бүрийн учрыг олох албагүй. Энэ нь аль хэдийн бүрэн бүтэн байжээ. Энэ үргэлж бүрэн бүтэн байсаар ирсэн. Та эцэст нь бусдын тухай тэрхүү тасралтгүй оюун бодлын шуугианыг зогсоох үед дотооддоо хангалттай намгүн байдлыг бий болгох үедээ тэрхүү бүрэн бүтэн байдлыг мэдэрч эхэлнэ. Та үнийг зөвхөн санаа, ойлголт төдий биш. Харин амьд бодит байдал, үнэн бөгөөд бат бөх зүйл гэж мэдэрч эхэлнэ. Тэрхүү анзаарах, чиглүүлэх, дахин өөрийгөө сонгох бүх үйл явц. Энэ нь таныг гэрлүүчин, өөрлүүчин, бүрэн бүтэн байхын тулд өөр хэн нэгнээс юу ч шаарддаггүй. Тэрхүү бие рүү чинь хөтөлж байсан юм. Тэрхүү цэгээс бүрэн бүтэн байдлын тэрхүү бат суурьтай мэдрэмжээс таны харилцаанууд өөрчлөгддөг. Учир нь та дахин хэрэгцээ шаардлага дээр үндэслэн харилцаа болно. Та бусдыг өөрийгөө гүйцээхийг шаардхаа болдог. Та зөвхөрсөн зууралтаас биш, харин дүүрэн байдал, сонголт, жинхэнэ халамж дээр үндэслэн харилцдаг.
Хүмүүс энэ ялгааг мэдэрдэг. Таны хэрэгцээ шаардлагаас биш, бүрэн бүтэн байдлаас тэдэнтэй хамт байгааг тэд мэдэрнэ. Тэдний тухай оюун батал дотроо бодож суухын оронд яг одоо хамт байгааг чинь тэд мэдэрнэ. Тэднийг төсөөлөн харахын оронд байгаагаар нь тодорхой харж байгаа гэдгийг чинь тэд мэдэрнэ. Ихэнхдээ парадокс буюу эсрэг тэсрэг байдлаар та тэднээс ийм их хамааралтай байхаа болох үед тэдний тухай байнга бодгоо болох үед тэд таныг илүү сонирхож, илүү нээлттэй, илүү чин сэтгэлээсээ ханддаг. Учир нь тэд дахин таны төсөөлөл хэрэгцээ, оюун санааны байнгын анхааралтай нүүр тулгаа болсон байдаг юм. Тэд яг одоо байгаа жинхэнэ тантай тухайн мөчтэй байж чадхуйц бүрэн бүтэн хүнтэй нүүр тулж байгаа хэрэг. Хэрвээ тийм зүйл тохиолдохгүй байсан ч таныг байнга бодгоо болох үед зарим хүмүүс холдон одсон ч та зүгээр байх болно. Учир нь танд та өөрөө байгаа шүү дээ. Учир нь та тэднээс хайж байсан тэрхүү бүрэн бүтэн байдал үргэлж таны дотор байсныг олж мэдсэн. Карл Юнгийн таныг олж мэдээсэй гэж хүссэн тэрхүү бэлэг бол энэ юм аа. Та хангалттай гэдгийг үргэлж хангалттай байсаар ирсний хүлээн зөвшөөрөх явдал юм. Бусдын тухай тэр бүх бодлууд зүгээр л нэг тойруу зам, сатаарал. Та аль хэдийн бүрэн бүтэн гэдгээ тэрхүү энгийн үннээс зайлсхийх арга байсан юм. Өнөөдрөөс эхэллэн та тэрхүү үннийг өөртөө суулгаасай гэж хүсэж байна. Таныг байгаагаар аль хангалттай байж магадгүй гэдгийг баг зэрэгч болон мэдрэхийг өөртөө зөвшөөр. Зүгээр байхын тулд хэн нэгний учрыг олох албагүй гэдгийг, үн цэнтэй байхын тулд өөр хэн нэгний зөвшөөрөл хэрэггүй гэдгийг, та зүгээр л энд өөрийнхөө байж болох бөгөөд энэ нь хангалттай гэдгийг. Энэ нь ихэнхдээ хачирхалтай санагдаж магадгүй. Та үүнд хараахан итгэхгүй байж магадгүй. Зүгээр дээ. Та заавал бүрэн дүрэн итгэх албагүй. Та зүгээр л үүнийг бодож үзхийг, туршиж үзхийг. Та аль хэдийн бүрэн бүтэн байх боломжтой, өөрийн дотор амар амгалан байх, ямар мэдрэмж төрүүлэхийг харахыг л хүсэхэд хангалттай. Тэрхүү амар амгалан зүйлийн дотор амарч байх та. Хэн нэгний учрыг олох гэж эсвэл бусдын таныг харах үзэл бодлыг зохицуулах гэж хичээхгүйгээр энд байхдаа ямар нэгэн зүйл зөөлрч эхэлдэг. Түгшүүр багасна. Оюун санааны төөрөгдөл намжина. Бусдын тухай бодох тэрхүү зөвхөрсөн байдал чинь суларч эхэлдэг. Учир нь та дахин зөвхрөөгүй байна. Та дутуу биш. Та дутуу дулмиг биш. Та яг одоо энд байна. Та бүрэн бүтэн байна. Та байгаагаараа л хангалттай. Карл Юнг амьдралынхаа туршид хүмүүст үүнийг л ойлгуулах гэж хичээсээр ирсэн. Тэдний харилцаанаас, бусдын сайшаалаас, бусад хүмүүсийн тухай тасралтгүй бодох бодлоосоо гаднаас хааж байсан тэрхүү эрдэнэс үнэндээ дотор нь байгааг. Энэ нь үргэлж таны дотор байсаар иржээ. Тэд үүнийг анзаарахын тулд гаднаас хайхаал зогсоох хэрэгтэй байсан юм. Одоо та үүнийг анзаарч байна. Та үүнийг мэдэрч байна. Та магадгүй өмнө нь хизээж байгаагүйгээрээ өөртөө эргэж ирж байна. Энэ бүхэн бүх зүйлийг өөрчилж чаднаа. Таны харилцааны талаарх бодол чинь өөрчлөгдөж байна. Өөрийнхөө тухай бодох бодол чинь өөрчлөгдөж байна. Таны ертөнцөөр алхах хэм маяг чинь өөрчлөгдөж байна. Учир нь та дахин эрх мэдлээ бусдад өгөхөө болжээ. Та бусад хүмүүс таны тухай юу гэж бодож байгаа бол гэж оюун бодол дотроо байнга бодож амьдрахаа болсон. Та яг одоо энд байна. Одоо цагтаа буур суртай, бүрэн бүтэн байна. Тэгэд энэ цэгээс та хүмүүсийг тэдэнд шаардлагагүйгээр хайрлаж чадна. Тэдэнд хит автахгүйгээр санаа тавьж чадна. Өөрийгөө алдахгүйгээр харилцаанд оршин байж чадна. Хоорондын харилцааныхаа төлөө байгалийн жамаар бодогдох үед л тэдний тухай хаяа бодож болно. Харин байнга биш, зөвхрөнгөө барж биш, өөртөөгөө уулзахаас зайлсхийх арга болгож биш юм аа. Энэ бол төлөвчсөн хайр. Энэ бол бие даасан харилцаа юм. Карл Юнг танаас хүсэж буй тэр ажлыг хийх үед энэ нь боломжтой болно. Хэн нэгний тухай хитэх бодохгүй байх ажил. Анхаарлаа өөртөө буцаан авчрах тэрхүү ажил. Одоо би нэг зүйлийг хүлээн зөвшөөрмөр байна. Энэ ажил дуусах болоогүй. Та маргааш сэрээд хизээж хэнийч тухай хит автаж бодохгүй байна гэж байхгүй. Энэ хэв маяг ааш урт удаан хугацаанд гүн гүнзгий суусан байдаг. Энэ нь тантай маш олон жил, магадгүй бүх амьдралын чинь турш хамт байсан. Үүнийг өөрчлөхөд цаг хугацаа их шаарднаа. Та нэг өдөр босоод мартаж болно. Та хэн нэгний тухай оюун санааны төөрөгдөлдөө эргэн орж, хуучин хэм маягтаа эргэлдэж байгаагаа
олж мэднэ. Тэгсэн ч зүгээрээ. Энэ бол үйл явцын нэг хэсэг. Энэ ажлын зорилго нь төгс байхдаа биш юм. Харин төвчээртэйгэр, инэрэнгүйгээр дахин анзаарах болон чиглүүлэх явдал юм. Та анзаарах бүрдээ, чиглүүлэх бүрдээ шинэ замыг бэхжүүлж байдаг. Та өөрийн оюун ухаанд өөр нэг сонголт байгааг зааж байна. Та бусдын тухай бодолд төөрхийн оронд өөртөөгөө хамт байх чадварыг бүтээж байна. Тэгээд аажмаар цаг хугацааны ирэхээр шинэ хэв маяг чинь хуучнаасаа илүү хүчтэй болно. Анхаарлаа чиглүүлэх нь автомат үйлдэл биш болно. Өөртөөгөө хамт байх нь байгалийн зам ёсны зүйл болно. Тэгээд та хэн нэгний тухай хит автаж бодохгүйгээр зүгээр л амьдралаараа амьдарч одоо цагтаа байгаа өдрүүд өнгөрөхийг олж мэднэ. Энэ бол зориг, төгс байх биш. Хизээж бусдын тухай бодохгүй байх биш. Харин тэрхүү албадлагт чанараа сангижрах, цөхрлөө сангижрах, зүгээр байхын тулд хүн бүрийн учрыг олох гэсэн хэрэгцээнээс ангижрах явдал юм. Карл Юнг таныг энэ үйл явцад хичээртэй байхыг, хуучин хэм маягтаа эргэж орох үедээ өөрийгөө өрөвдөн хайрлж, гүн гүнзгий сэтгэл зүйн хэм маягийг өөрчлөхөд цаг хугацаа болон давтагдсан хүчин чармаалт шаардлагатай хүлээн зөвшөөрөхийг хэлэх байсан. Ухралт дээр анхаарлаа хандруулахын оронд жижиг ялалтуудаа тэмдэглэл. Анхаарлаа өөр хэн нэгнээс өөр лүгөө чиглүүлэхээр сонгох мөч бүр ялалт байх болно. Та хий хоосон бодолд автаж байгаагаа анзаараад оронд нь одоо цагтаа байхыг сонгох бүрдээ өсөж байна. Бусдын тухай бодлоор зайлсхийхийн оронд өөрийнхөө мэдрэмжтэй хамт суух бүр чинь эдгэрэл ирдэг юм. Эдгээр мөчүүд хоримтлагдана. Эдгээр сонголтууд нэмэгдсээр цаг хугацааны ирэхээр жинхэнэ өөрчлөлтөнд хүргэнэ. ертөнцид орших өөр арга замд өөртөөгөө болон бусдтай харилцах өөр төрлийн харилцаанд хүргэдэг. Тэрхүү өөрчлөлт нь энэ ажлыг хийх үн цэнтэй болгоно. Энэ нь зөвхөн таны харилцааг сайжруулах учраас биш. Хэдийгээр тийм байх боловч энэ нь зөвхөн таны түгшүүрийг багасгах учраас биш. Хэдийгээр тийм байх боловч харин энэ нь танд өөрийнхөө амьдралаар амьдрах боломжийг олгох учраас тэр юм аа. Өөрийнхөө туршлагад байх, өөрийгөө таних, бусад юу гэж бодохоос хамааралгүйгээр өөрийн гэсэн утга учир зорилгыг хөгжүүлэх, бусдын зөвшөөрлийг авах гэж хичээж ирсэн тэр хүн биш. Харин яг байгаа тэр жинхэнэ хүн чинь болох явдал юм аа. Энэ бол хувь хүн болох individuation үйл явц. Энэ бол өөрийгөө бүтээх явдал. Энэ нь таны бусдын тухай тэгж их бодгоо болохыг шаарднаа. Анхаарлаа гэртээ авчрахыг, өөрийгөө сонгох нь байгалийн зам насны болтол дахин өөрийгөө сонгохыг шаардна. Өнөөдрөөс эхлэн тэр үйл явцын нэг хэсэг эхэлж байна. Өөртөөгөө хамт амрах, бусдын тухай бодлыг гарч ирэхэд нь тавьж явуулах. Анхаарлаа өөрийн амьсгал, бие махбод, өөрийн оршихуйд чиглүүлэх энэхүү дадлага эхэлж байна. Та үүнийг хийж байна. Та өөрийгөө сонгож байна. Таныг өөрийгөө сонгох бүрд Юнгийн танд боломжтой гэж итгэдэг байсан тэрхүү амьдралыг та бүтээж байна. Дотоодоосоо гадагш чиглэсэн амьдрал, өөрийн бүрэн бүтэн байдалд суурилсан амьдрал, бусдад чиглэсэн байнгын оюун санааны анхаарлын ядаргаатай хэм маягаас ангид амьдрал. Өнөөдрөөс эхлэн бид унтахдаа өөрсдийнхөө гүн нойрлоо шилжих үедээ таныг ухамсаргүй байсан ч энэ ажил үргэлжилсээр байгааг мэдээсэй гэж хүсэж байна. Таны сэтгэл зүй буюу psyche сурсан зүйлээ нэгтгэж байдаг. Энэ нь шинэ хэм маягийг бүтээж байна. Таныг харж эсвэл хянаж чадахгүй арга замаар бүрэн бүтэн байдал руу тэмүүлж байна. Карл Юнг далд ухамсарыг ухаалаг бөгөөд танд юу хэрэгтэйг мэддэг. Таныг унтаж байхад ч эдгэрэл болон өсөлт хөгжилтийн чинь төлөө үргэлж ажиллаж байдаг гэж итгэдэг байсан. Тиймээс үйл явцад итэг. Таны хийж буй энэ ажил үндэслэж байгаа гэдэгт итэг. Таны өөрчлөлт цаг хугацааны явцад тодорхой болно гэдэгт итэг. Маргааш сэрэхдээ та ямар нэгэн өөр зүйлийг анзаарч магадгүй. Магадгүй та сэрээд шууд хэн нэгний тухай биш. Харин өөрийнхөө тухай бодож сэрэх байх. Магадгүй та арай илүү бат суйртай. Арай илүү одоо цагтаа байгаагаа мэдрэх байх. Магадгүй бусдын тухай хит автсан бодол чинь арай бага зэрэг суларсан байх. Эсвэл энэ бүх зүйл хуучин хэвээрээ санагдаж энэ бүхэн үр дүнтэй байгаа болов уу гэж гайхаж магадгүй юм. Хэрвээ тэгж байвал зүгээрээ өөрчлөлт үргэлж өөрийгөө тунхаглаж ирдэггүй. Заримдаа энэ нь гадаргын дор чимээг өхөн доктортойгоор явагдаж байдаг бөгөөд та хэдэн 7 хоног эсвэл сарын дараа эргээд харахтаа л өмнөхөөсөө өөр болсноо анзаардаг.
Тиймээс төвчээртэй байгаарай. Үргэлжлүүлэн дадлага хий. Үргэлжлүүлэн анзаарч чиглүүл. Үргэлжлүүлэн өөрийгөө сонго. Та ахиц дэвшлийг харахгүй байсан ч зөв чиглэлд явж байгаадаа итэг. Юнгийн ойлгож байсан зүйлийг санаарай. Та өөр хэн нэгэн болох гэж хичээгээгүй. Та байхгүй газраа бүрэн бүтэн байдлыг бүтээх гэж оролдоогүй. Та зүгээр үргэлж үнэн байсаар ирсэн зүйлийг эргэн санаж байгаа л төдий. Та аль хэдийн бүрэн бүтэн гэдгээ. Та аль хэдийн хангалттай гэдгээ. Бүрэн бүтэн байхын тулд хэн нэгний тухай байнга бодох шаардлагагүй гэдгээ. Энэ ажил бол зүгээр л тэрхүү үннийг харахад саад болж буй зүйлсийг зайлуулах явдал юм. Дасан зохицол, зуршил болон бүрэн бүтэн байдал өөрийн чин гаднаас ирдэг гэсэн итгэл үнэмшлийн тэрхүү саад дотгорууд. Та тэрхүү саад дотгорыг зайлуулж оюун санааны бүх эрч хүчийг бусдад өгөхөө болох үед таны бүрэн бүтэн байдлын үнэн жан ёсороо гарч ирдэг. Энд үргэлж байсаар ирсэн. Та зүгээр л бусд хүн бүрийн тухай бодлоод завгүй байсан болохоор түүнийгээ анзаараагүй юм. Гэхдээ одоо та анзаарч байна. Та өөртөө эргэж ирж байна. Энэ бол бүх зүйл. Тиймээс өнөөдрөөс эхлэн, өнөө оройноос эхлэн гүн гүнзгий амар. Хэн нэгний учрыг олох гэсэн хэрэгцээгээ тавьж явуул. Бусад хүмүүс юу гэж бодож байгааг хянах гэж хичээхээ зогсоо. Зүгээр л энд байгаагаараа бүрэн бүтэн, дүүрэн бай. Зүгээр байхын тулд танд өөр хэн нэгнээс юу ч хэрэггүй. Та яг одоо энэ мөчид байгаагаараа зүгээр л байна. Маргааш сэрэхэд чинь ч гэсэн та зүгээр л байх болно. Түүний дараагийн өдөр ч бас. Учир нь таны зүгээр байх хэсэг нь тэднээс хамаарахгүй. Энэ нь танаас өөртөөгөө хамт байх, өөрийгөө таних, өөрийгөө сонгох хүсэл эрмэлзлээс чинь л хамаарна. Та үүнийг хийж байна. Та яг одоо үүнийг хийж байна. Энэ нь бүх зүйлийг өөрчилж байгаа. Карл Юнг таны юу хийж байгааг харах л байсан. Бусдын тухай бодох танил хэм маягаасаа эргэж, өөртөө анхаарал хандуулахад хичнээн их зориг шаарддгийг тэр хүлээн зөвшөөрөх байсан. Тэрээр энэхүү ажлын хүндрэл бөгөөд ач холбогдлыг хүндэтгэх байсан. Тэр миний одоо танд хэлж байгаа зүйлийг хэлэх байсан. Та зүгээр байх болноо. Зүгээр байгаас ч илүү байх болно. Та хэн нэгний тухай тэгж их бодгоо болоод эцэст нь анхаарлаа өөртөө хандуулах үедээ үргэлж хааж байсан зүйлээ олж авдгийг олж мэднэ. Тэр хүмүүсээс биш, тэднээс биш, харин өөрөөсөө. Үргэлж бүрэн бүтэн байсан, үргэлж энд байсан, үргэлж хангалттай байсан тэрхүү биегээсээ олж авна. Өнөө орой тэрхүү үнний дотор амьдр. Зүүд нойрны ертөнц рүү орохдоо үнийг мэдэр. Та хангалттай гэдгээ итэг. Та үргэлж хангалттай байсаар ирсэн. Үүнийг батлах, эсвэл хадгалах, эсвэл хүртэхийн тулд хэн нэгний тухай байнга бодох шаардлагагүй. Та яг одоо байгаагаараа л хангалттай. Зүгээр л энд байх, зүгээр л амьсгалах, зүгээр л оршин байх. Энэ бол Карл Юнгийн амьдралынхаа туршид хүмүүст ойлгуулахыг хичээсэн үнэн бөгөөд одоо таач бас үүнийг ойлгож авлаа. Одоо зүгээр л амрыг, зүгээр л тавьж явуул, зүгээр л оршин бай. Бусад бүх зүйл өөрөө зохицуулагдах болно. Та өнөө орой хэний ч тухай бодох албагүй. Та зүгээр л өөртөөгөө хамт энд байж болноо. Энэ бол ганцаардл биш шүү. Энэ бол хоосон чанар. Энэ бол гэртээ ирж буй хэрэг. Та яг одоо байх ёстой газраа байна. Та хангалттай. Та үргэлж хангалттай байсаар ирсэн. Карл Юнгийн тухай сонирхолтой 5 баримтаас эцэст нь та бүгдэд дурдан хэлье. Интроверт ба экстраверт. Өнөөдөр бидний өдөр тутамдаа ашигладаг интроверт буюу татгшаа, экстраверт буюу гадагшаа гэх нэр томьёог Карл Юнг анх шинжлэх ухаан нэвтрүүлж хүний зан төлөвийн хэв шинжийг тодорхойлсон гэдэг. Хоёрдугаард хувь тавилан ба ухамсаргүй байдал. Тэрээр та ухамсаргүй байгаа зүйлээ ухамсарлаж сурах хүртэл тэр зүйл таны амьдралыг чиглүүлж та түүнийг хувь тавилан хэмээн хэлэх болно гэж хэлсэн байдаг. Гуравдугаард зүүдний тайлал. Юнг зүүдийг зүгээр нэг замбраагүй дүрслэл биш. Харин бидний даалд ухамсараас илгээж буй чухал зурвас, сэтгэл зүйн тэнцвэрийг хадгалах арга зам гэж үздэг байжээ. Дөрөвдүгээрт улаан ном. Юнг амьдралынхаа туршид өөрийн үзэгдэл, дотоод ертөнцийн туршилтуудаа гараар бичиж, зургаар чимгэлсэн улаан ном хэмээх бүтээл тойруулсан. Энэ ном нь түүнийг нас барснаас хойш бараг 50 жилийн дараа буюу 2009 онд л олон нийтэд нээлттэй болсон юм. Энэ хүртэл сонссон та бүгдэд маш их баярлалаа.